Норвег шүү дээ. Гуай. Мэдгүй. За энэ станаар тасарччаа. Энэ юм хогийн зэгүүдний бах та амтаа болдго юм болов уу? Манайх нэрээ гүжгэлж юм байна. Яа. Ямар гоё үлгэрийн байгальтай байна үнэхээр насарчээ ингээд welcome to Norway гэсэн шүү дээ нөгөө юуны хэрэг сая хэлэх юм вау ямар гоё юм бэ вау ямар супер юм бэ нөхөө Ямасу. Байгаль бол өстой гоё юм байна. Ер нь бол яг юу юм бэ шүү дээ. Манай нөгөө Баялгийн аим шиг юм байна. Баялгийн аймаас ялгаатай нь модтой л юм. Тэгээ өндөр уултаа мөнгө цастай уултаа болчихдөг юм байна. Горны алтай шиг үү? Тэг яг горны алтай шиг. Яг л горны алтай байна өстой. Горны алтай бол бас үлгэрийн байгальтай тий. За тэгээд Финляндаас хойшоо яваад Норвегийн хэл дээр орж ирсэн. Норвегийн хэл дээр бас юм шалган байдаг юм байна. Тэгээ бид хэдэг яг орж ирсэн чинь тийм гэрлэн дахиа шиг улаан гэрэл асаад зогсооч. Тэгээ гарч ирээд нэг хоёр хүн гарч ирээд шууд шалгаж чинь нэг амар сүфтэй шалгах байна уу? Таарчаад гол нь арх тамхи байгаа юу л гэж байна. Арх тамхи байхгүй л гэсэн. За тэгээд асуудалгүй нэг ганц ярим ачаа машин дээр орж ирснэг харчаа. За окей. Гэлтэгч байна. За ингээд Норвегид ирсэн байна да. За хэлийг нь бол ойлгохгүй маа. Цустай хэлтэй юм байна. За тэгээд та хэдтэй харуулъя. Норвегийн байгальч өстой. Үлгэрийн юм байна шүү дээ. Айгүй гоё юм байна. Өө. Сарха. Ямар гоё байгальтай байна. Тэгээ мөнгө цастаа уусуудтай байна. За ер нь сэрүүхэн байна. Одоо нэг 12 градус. 13 градус л байна. Тэгсэн бас шумуултай юм сэрүүхэн мөртлөө. За яста үнэхээр гоё байгальтай байна. Норвег бол. Сасмусны орн гэдэг байгаа юм. За аргагүй л тийм байхаар байна да. Энэ уулаараа бол нэлээд тийм юутай байна. Мөнгө цастаа өндөр уустай байна. За тэгээд миний мань намаач одоо ингээл зүтгээд л байна да. Явж л байна. Саха. Соклэ. За одоо бид нэр тэгээд Норвегийн хамгийн хойд хэл мөн Европ ТV-ийн хамгийн хойд цэцэг гэдэг одоо Nordkapp гэдэг газар руу очих гэж байна да. Nordkapp гэдэг газар руу явж байна. За тэгээд хүнд очиод гоё бичлэг хийнэ. За хаана явж байгаа юм бэ нөхөө? Хаашаа явж байгаа лээ? Юу хэлээ мэнэ нөхөө? Nordkapp явж байгаа тий. Норвег гэдэг улсад явж байна тий миний нөхөө. Амар гоё байгальтай юм тий. Атлантын датаар гэр ёо тасарсан тий. Амар гоё тий. Европын хамгийн хойд зэг дээр ирсэн явж байна. За тэгээд нөгөө Midnight Sun тий шөнө өндөө нар гэж энэ одоо
Нарыг эндээс үзнэ. Энд одоо яг шүр болтгоо газар байгаа шүү. За энэ нэлээ өндөрт байдаг. За энэ доор бол одоо ингээд Барнецын тэнгис харагдаж байгаа юм. Бишээ бүр гоё болноо. За ер нь бол их хүүтэн байна. Одоо чинь ингээд үндсэндээ 7 сар гарах гэж байна. 6 сарын 27. Аваа хүүтэн байна шүү энэ чинь. Уулаараа цастаа байна. За тэгээд зэрлэг цаабуг одоо маш их байдаг юм байна. Бэлчээ явж байдаг юм байна. За би энэ малгайг өмссөн хүмүүсээс гайхаад байдгийг. Яагаад чи энэ малгайг өмсцгийг надад асуугаад байдаг байхгүй юу? Яагаад гэвэл би одоо викинг гэдэг одоо Норвегийн үүсэл бол одоо викингчүүд байхгүй юу? Викингчүүдээс үүсэлтэй. За тэгээд манай эртний 800-аас 900 онд бол анх одоо үүссэн байх нэ викингүүдээс үүсэлтэй Норвеги үндэстэн маань. За тэгээд одоо яг үндсэн викингүүдийн нутагт явж байгаа болохоор би малгайгаа өмссөн юм аа. За ингээд байгалийн хувьд бол одоо үнэхээр одоо Европт бол ер нь за Швейцар, Норвеги хоёр л бол одоо хамгийн сайхан байгальтай гэж байна. За тэгээ Европын одоо жуулчид, гадны жуулчдын бол ерөөсө хамгийн их үзхийг хүсдэг одоо газар бол энэ Nord Cape буюу энэ Европын хамгийн хойцог байдаг. Тэгээ энийг л ирж үзэх гэж одоо маш их жуулчид ирдэг юм байна. За тэгээ Норвеги улсын тухайд бол одоо эдийн засаг болоо те юугаараа бол одоо тэргүүлэгч улс боловсрлоор бол дэлхийд одоо тэргүүлэгч улс юм байна. За тэгээд сайхан дараагийнхаа гоё бичлэгүүд дээр нь би Норвеги улсын одоо тухай үүсэл те за тэгээд Норвегийн эдийн засаг чадвар за ер нь дэлхийд юугаараа тэргүүлдгийг за хөгжлийн гарц нь юу юм гэх мэтчлийн сайхан мэдээллүүдийг өгөөд явнаа. За одоо ямар ч байсан дээшээ гарч ийн бидэд нэлээд дээшээ өсөж байна. 247 далайн дэвсэн штэ нэлээд огцом өксүр юм байна. За тэгээд Эстонего хөлтөө нөлгөж хөлгөөн мөлхөн гэдэг шиг одоо маш олон жуулчид за ондог дугуйтаа, мотоциклтаа за тэгээд одоо энэ кампер машинтаа за өөр энгийн машинтаа, майхантаа ингээд өстой маш их хүмүүс ирж амарч одоо үздэг юм байна энэ Nord Cape-ийг бол. За тэгээд Норвеги улсын хувьд бол одоо өөрийн үндсэн хэлтэй, за өөрийн үндсэн мөнгөн дэвсгэрттэй одоо Норвегийн крон гэж Норвегийн крон гэдэг мөнгөн дэвсгэрттэй байна. За Европын холбооны бол гишүүн улс биш юм байна. Европын холбоонд бол элсээгүй. Тийм учраас одоо өөрийн мөнгөн дэвсгэрттэй тэгсэн мөртлөө бол бас одоо нөгөө Европыгаа бусад улстай адилхан хэлгээл гэсэн бол байхгүй. За энэ хараа таад маань за ингээд нөгөө манан татаад энэ хараа дээшээ гараад ирсэн битүү мананта. За одоо нөгөө шүн дундын хаа нарыг одоо ер нь харж чадах юм болоо да. Энэ ч дээр цаг агаар ингээд ийм болчлоо. За ингээд жуулчдууд бол энд ингээд сайхан өөгнөрсөн эндээ ингээд ер нь бол сайхан юм зогсоолууд энэ байгалийн кампинг гэдэг зогсоолдог бол ингээд сайхан бас шийдээд өгсөн юм байна. Норвеги улсын хувьд бол ингээд сайхан зогсож байгаа машинууд нь. За ийшээ бол ингээд мантай болчлаа. Онц энийг ингээд даваад юу хараа ингээд сайхан харагддгийг. Одоо бол ингээд харагдах байна. За тэгээд та хэд маань Canon дээрээс харж ирсэн бол нэг ийм дээрээ эвэртэй малгайтай нэг юпг шиг өмссөн нэг сахан самбатай хүмүүсийн одоо нутаг шүү дээ. За Норвегийн хойд хэрэг Nord Cape гэдэг одоо Европын бас хамгийн хойд цэглэлтэй. За тэгээ Nord Cape дээр ирсэн байна. Өнөөдөр одоо тэнгэр ангаас амар байна. Ерөнхийдөө юм байдаг гэсэн цаг агаарыг бол таамаглах боломжгүй. Ерөөсөө хэдхэн минутаас хэдхэн цагийн дотор бол цаг агаар бол өөрчлөгддөг гэсэн
Одоо бол маш их шаттай байна. Яа. За энэ нэг алдарт глобус гэж одоо хойцгийн бэлэгдсэн одоо энэ глобус 1950 онд байгуулагдсан байна. За тэгээд Норвегиос нь бол одоо Австрали дээр бол Европод хамгийн улс Шотландтэй гэж гараа ууртаа гэж тэгээд бааци гэж айдэрнэ одоо бичлэг хийж ахмадтай болох гэж ямар айр юм бэ? За тэгээ энд одоо хамгийн гол сонирхолтой зүйл нь гадны дотны жуулчид юу гэж харддаг гэхээр шин дундын нарыг хардаг байхгүй нөгөө midnight sun буюу шин дундын нарыг хардгаа. Тэгээд шөнийн 3 цагт бол нартай байдаг. За өнөөдөр одоо цагт болж байна. Оройн 7 цаг. За бидэд ямарсныг 12 цаг хүртэл байд. За тэр нар одоо уулна ингээд харагдах нь өнөөдрийн үүлтэй болчиход одоо цаг агарыг бол ерөөсө урчилж одоо мэд ямарч боломжгүй юм байна. За тэгээ аим хөөтэй уулаараа цастаа. За тэгээ зэрлэг цаабуугийн орон эндгээ цаабууг нь бэлчээ явж яадаг тийм юм байна. За ямар ч байсан одоо Ячаатусаас хараад Норвегиос ирээд хамгийн ихний өдрийг үцгэсэн газар бол энэ Норд Кап гэж хойд Норвег байлаа. За тэгээ ямар ч байсан ирж үзтээ. Зураг авахууллаа. За салхинд нь хийск чинь зүгээр. Ямар айр юм бэ? Ховын. За тэгээд дэлхийн өнцөг болон бүрээс одоо маш олон төрлийн жуулчид бол ирдэг юм байна. Австралиас хүртэл жуулчид ирсэн байна. За энд ийм одоо музей, за лаунж, тэгээд нэг тийм жижиг уулын ресторан, сувнэр дэлгүүр байгуулагдсан юм байлаа. За тэгээд нэг хүний 39 евро, буюу 40 евро гэж байгаа энэ дээрээ. За яг энд нэг хэцүү санагдсан зүйл нь юу гэхээр нөгөө юу байхгүй. Нойл байхгүй. За аялын машинд явж байгаа хүмүүсийн хувьд бол асуудал байхгүй сайн. Машинд ороод бизнес чаар. За зүгээр бусад одоо жижиг төрөд явж байгаа жуулчдын хувьд бол зайлшгүй энэ. Ийшээ орж одоо энэ 39 евроор орж одоо яг бол энэ дотроо нойл байдаг. Нэг тийм асуудал байна энд. За видеод бол асуудал байхгүй. Нойлоо сайхан цэнэглээд явчихдаг болохоор хасгаад цэнэглээд усаа цэнэглэж чинь. Тэгэхгүй бол одоо тэгээд нэг хүний 39 евро бизнесмен бол 39 евро төлнө гэдэг бол бас айгүй харамсалтай л да. Чаараа салхин дахиад. За тэгээд Норвегийн хамгийн хойд цэг мөн Европ улсын хамгийн хойд цэг Норд Кап гэдэг дээр одоо аяллахаа машинтай ирсэн. Сайхан анхны Монгол иргэн болж байгаатай бол гоё байна. За энэ бол манай иргэдээс бол энд ирж үзчихсэн хүмүүс бол зөндөө юм шиг лээ. Гайр чухам яг юм аялын машинтай иржсэн нь бол өгүүл гэж хэлжээ. За өнөөдөр бол хүн багтаа байна. Бид дээрээ 2 хонж байна. Урд төр шин нэрэхэд бол энэ тэлтүү байсан. Засвар байхгүй шахал байсан. Тэгээд бол салхины гайгүй артаа байсан. Тэгээ би цаг гараад гайгүй болоо гэдэгсэн чи энэ ч ерөөсөө хэдхэн цагийн дотор ингээд цаг агаар өөрсдөө бас байр болчихсон юм байна. Гэтэ яг өдөр үзэж чадлаа. Одоо Норд Капыг үзлээ. Би хамгийн хайц гэдэг хөл тавилаа энэ бол сайхан байна. За яах вэ? Загсч яа. Норвег улс нэ фьордээр алдартай гинэ. За фьорд гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Гэтэ за фьорд гэдэг нь болохоор олон сая жилийн өмнө ингээд нэг мөсөн голууд төрж орж ирээд энэ уулсыг ингэж одоо сүмлөөд тэгээд орж ирсэн далайн ус одоо орж ирж байгаа энэ хэсгийг фьорд гэдэг юм байна л да. Одоо энэ харагдаж байна л да. Одоо Баренц тэнгисээс ороод ирсэн. Энэ бол фьорд гэхгүй. Тэгээ энэ болохоор
зарим хэсэгтээ бол их гүнзгий гинэ. Тэгээд энэ чинь нөгөө их зэм өндөр уусууд байдаг. Тэгээд доошоо зарим хэсэгтээ бүр 1000 м гүн байдаг гэж шүү энэ фьордод. За тэгээд ерөнхийдөө Норвегиос хувьд бол 1700 гаруй фьордтэй гэж. За тэгээд Норвегийн хойг буюу хойд хэсгээс доосоо ингээд эргээд дагаад явах юм бол одоо маш олон фьордээ одоо өнгөрнө. За тэгээд дээрээс нь маш олон одоо нэг фаре гэдэг нэг хөлөг онгоцод ус юу машин ачуулж явах хэрэгтэй. Тийм юм байна. Тэгээд би бол одоо хойд эргээр явхаа боллоо. Хойд эргээр явхаар үндсэндээ 2800 км-гээд бараг 800 км илүү шахаа тойрох болж байна. Тэгэхгүйгээр шууд Шведээр дараад Осло гэдэг одоо Норвегийн нийслэл орох юм бол тэр 1900 км юм байна. Тэгэхээр би тэр нь хамаагүй шулуун тэгээд дээрээс нь заадмын юмсан хамаагүй хамт усах юм байна. Ол юмаа би үзсэн. Одоо Nord гэдэг одоо яг жуулчдын зожиртой газар үзсэн учраас би одоо шууд Шведээр явнаа. За тэгээд ерөнхийдөө энэ хайгалын үзэсгэлэн болол одоо үнэхээр гоё нэрээ. Дараалах юм бол. За тэгээд Европын одоо хамгийн алдартай замуудын нэг гэж шүү энэ одоо Норвегийн хойд хэсэгт байдаг энэ Nordkapp-ийн зам одоо энэ байгалийн зам бол хамгийн алдартай зам гэдэг гэж байна. За би тэгээд түрүү нэг цэврүүс асуусан тэр доор нэг сүнээр заддаг нэг айл өссөн байхгүй. Тэгээ би асуугаад цэврүүс авч болох уу гэдгийгсэн чинь чи альч дуртай нуурнаас ууж болно бүгд цэврүүс гэсэн шүү дээ. Тэр гоё байгаа тийм нуур одоо бас маш олон нууртай гэж. Жижиг нуурууд одоо маш их байдаг. За тэгээд ийм гоё уулын замаар л яваад байт юм байна. Одоо энэ нэг фьюр гэдэг энэ ингээд нөгөө олон сая жилийн мөсөн голоо төрж орж ирээд ингээ уулаа одоо цөмлөөд тэгээд дараа нь хайсаа дараагаар ингээд нэг далаа ус орж ирсэн. Эсвэл одоо эдрийг хэлж. Тэгээд ингээд за уулынхаа яг энэ аюугаар ингээд зам тавьчихсан юм байна. За тэгээд Норвеги улсын хувьд бас юугаар алдартай вэ гэхээр нөгөө түнэлэн зам хамгийн одоо ихтэй гинэ. Би бас 2 3 түнэлээр нь явсан. Ер нь бол их гоё юм билээ түнэлэн замаа хийсэн байдал. Одоо нэг түнэлэн замаар гарна. За тэрийг нь би таад харуулнаа. Тэгээ ер нь бол одоо надад бас нэг сонирхолтой санагдсан зүйл Финлянд, Эстон, Норвеги за одоо цаашид бусад Европын улсууд чухам ямар байх юм. Зам нэг нарийнхан санагдлаа надад. Одоо замын хоёр хажуу руугаа гарч зогсох тийм хэсэг гэж бол ерөөсөй байхгүй. Тусгай тийм одоо зориултын талбай тий зогсоолол гарч зогсоо өгөхөөс одоо Монголын зам шиг ингээ хажуу талдаа ингээд ч Оросын зам ч одоо ингээд хажуу талд нь бараг нэг игнээ шахуу тийм одоо шороо хөрстэй ч байгаа тэгшин тийм гарах хэсэг байдаг л да. Зарим газар бол бүр асфальттай ч байдаг. За энд бол тийм биш ерөөсөө зам нэг нарийнхан тэгээд одоо та харж байгаа бол ингээд одоо шийдэл энд бол гар зогсож болно. Одоо ингээд жоохон зогсох хэсэгтэй. За тэгээд ер нь бол юм зам нэг нарийнхаа санагдсан. Хоёр тал руугаа зогсох хэсэг байхгүй. За тэгээ ер нь зарим газруудаа өндөр дарамтаа бас их болгоомжтой байхгүй бол тэгээ жоохон анхаар сулрах юм бол замын хажуу руу орчих гээд байх магадaltaй юм байна. Бид нар ч одоо тэгээд бас нэг үлгэж чинь урц муцаах оролдож явдаг хүмүүс шүү дээ. За Монголд бол асуудал байхгүй. Замын хажуу руу орсод энэ төр замын хажуу руугаа орчоо гараад ирж болно те. Энд бол тийм байхгүй. Тэгээд шууд замын хажуу руу унана. Ер нь бол жоохон асуудал тийм. За тэгээд ийм гоё байгалийн үзэсгэлэнтэй. Одоо энэ чинь нэг Барнецын тэнгис шүү дээ. Тэгээ би хойд талаар нь явахаар бас их төвөгтэй байна. Ингээ бодсон. Дандаа ийм замаар явна. Тэгээд энэ дээр ч одоо дээтэл нэг 40-тэй явах юм да. Нэг 40-50-тай явах юм. Тэрнээс л урдтай явахгүй. Тэгээд ер нь тооцоход бол яг хойд эргээр ингээ явахад Осло ороход 5-аас 7 хоног болно гэж шүү. Яг ингээ явах юм бол тэр чинь 2800 км юм байна. Яг ингээ сүлжээд ингээ шулуу явахгүй. Тэгэхээр нэгдүгээр зардал мөнгөний хувьд ч тэр хоёрдугаар тоног хугацааны хувьд ч тэр
За тэгээ дээрээс нь дахиад парадер машина ачлуулсан бүр хид хидэн удаа гэж шүү. Тэгээ байнга дууссан гоцонд бас машина ачлуулаад авч бас юм төвхтэй. Тэгээд одоо шууд шивээ дээрээ дамжаад Осло орчих гэсэн бодолтой байна. За тэр нь хамаагүй 1000 км дүрт юм байна. За тэгээд Осло гэдэг хотод очиж байгаа та бүхэндээ гоё Норвеги улсын төвхийг маш сайхан ярьж өгнө. Викингуудын нутаг гэдэг байгаа шүү дээ одоо. За байгалийн үзэсгэлэн бол үнэхээр гоё газар юм ба. Норвеги улс бол аргагүй л одоо Швейцарын дараа бол орно гэж тэгж байна. Ер нь энд ирсэн хүмүүс бол Европод бол тэгж хэлж байна. Ер нь Швейцарын дараа орно шүү. Байгалийнхаа одоо үсэл байдлаараа гэж хэлж байна. Ийм өндөр юм их босоо өндөр уулуудтай юм байна. За тэгээд өвөл болоод энэ зам бол хаагдчихдаг гэж байна. Их салхилдаг цаасыг ундаг учраас ингээд өвөл бол энэ зам хаагддаг. Ингээд надад нутгийн үндэс бол тэгж хэлж байна. За тэгээд өнөөдөр нэг Nordcap-ийн Globus-аар нэг бичлэг хийх гэж хөгээ болох шиг амар салхитай. Энд нэг онгоцны бодол байдаг юм билээ. Жижигхэн онгоцны бодол. Энэ харагдчих. Зоруулсан. Энэ бол том онгоц буухгүй юм шүү. Жижиг онгоц бол буудаг бололтой юм шиг байлаа. За тэгээд Nordcap-аас доошоо Хонинск гэх юм одоо энэ Норвеги хэлээр нь уншиж чадахгүй маа. Яа одоо хот байгаа. За эндээс би одоо ямар ч нэг шатхуунаа цэнгэлж аваад тэгээд явандаа цаашаага. За үнэхээр сайхан байгаад үзлээ. Өстой гайхалтай биширсэн. За би түрүүн хэлжсэн Норвеги улс маань зам харилцааны юм нөгөө түнэлэрийг онцлогтой гэж хэлжсэн. За тэгээ энэ бол их онцлог түнэлээ. Нийт түнэлийн урт нь 7 км. За тэгээ энэ юугаар онцлог түнэлээ гэхэд энэ ингээд доошоо огцом ордог. 215 м гүн ингэж гүнд ухсан түнэл байгаа байхгүй. Ингээд энэ рүү одоо та тарж байгаа ингээд огцом уруудж байгаа. Надаа одоо 8 градус машины он дээр зааж байгаа 8 градус. Тэгээ ингээд доошоо их огцом уруудна. Тэгээд огцом өгсдөг. Тэгээ бас л технологи бол агуу байгаа шүү. Энэ түнэлийг ингээд 200 м-ийн гүн рүү ухаад тэгээд буцаа дээшээ гарна гэдэг 70 төвшөөс доош шүү. Тэгээд 70 төвшөөс 200 м. За тэгээ ер нь бол Норвегийн зам бол энэ юугаар бол айгүй алдартай гэсэн. Түнэлэн замуудаар бол маш алдартай. За тэгээ одоо түнэлээр нь явж байна да доош оруудаад. Эхлээд
Би итгэхгүй нэг Франц үнтэй хамт ирсэн. Би замаасаа нэг Франц хүн гараа өгөхөр авч суулгаад. Тэсээ нөгөөх маань надад хэлсэн байхгүй юу? Энэ доошоо ингээ 200 м доошоо гүн тэгээ далайн түвшнээс хойш 200 м гүнд явдаг гэхээр би итгэхгүй буруу сонсцсон болоо гээд 20 м гээд нөгөөдгөө тэгж ойлгоод байсан чинь яалч яахгүй тийм юм билээ. Одоо би тааядад харуулъя. Уруу цаарлаа. За энэ таад маань миний цаган дээр харж байгаа бол энэ хараа 164 169 170 гэдэг одоо уруудчлаа нэ. Урдаа ингээ хасах заасан байгааз. Тэгээ энэ нөгөө гүн болохоор нөгөө миний энэ машины төхөөрөмж болохоор нөгөө GPS-ээр ажилладаг. Тэгээ GPS-ээр ажилладаг болохоор энэ гүн болохоор ингээ GPS ажиллахгүй хаагдаад машиных дээр бол заахгүй байгаа. Тэгээ би цагных дээр ингээ хэмжиж байгаа. Одоо цагных дээр та харж байна энэ хараа. Хасах 182. Тэгээ доошо уруудаал гая. Тэгээ 215 м гүн баг шиг байлаа шүү. Доошоо. За 92. Тэгээ 93. Одоо дээр ингээд 70 байгаа гэж бодохоор бас сайн шүү. Тэ. За ингээ 200 боллоо. 201, 202. Дээд нь 215 байсан баха. Яг над тэг санагдчихжээ. За авруудаа тань 205. За энд дугуйтаа явж ах шиг байна. За тийм дугуйтаа аялагч нар бас ихээ идчихэ. Хэрлээ асаацсан. Дугуйтаа аялагч юм чинь. За дайд болчих. За энэ бар 224 юм байна. За одоо яг Ералт нь орж ирж байна да. 228 231 233 234 За ингээд 235 За 235 юм байна. Ингээ буцаад 233. Одоо ингээ огцом өгсдгийг дэшегээ. За 39 over 39 болж байна. 240 242. За ийм сонир байна. Гоё юм. Түнэл замаараа алдартай. 241. За энэ 241 юм байна. Гүн нь яалтч байхгүй. За одоо тэгээд эндээс ахуулаад таад маань харж байгаа ингээд. Буцаа дээшээ өгсөж байна. За сонирхолтой байгааз. Гоё. Зам бол их сайхан юм аа Норвег. Тэгээд яг зам дээр бол одоо ер нь Финлянд, Эстон зам дээр нэг ганц одоо надад одоо өөлж яах юм бэ? Зүйл нь нарийнх юм зам маань хоёр хажууд руугаа гарч зогсол лайн маян авахгүй ерөөсөө шууд далантаа тэгээд замыг нарийнх юм байна. Тэгээд би Норвегээс доошоо тэр Томсоо гэдэг Норвегийн эрг дагуу ингээд уруудъя гэдгийгсэн чинь тэр айгүй хэцүү санагдлаа. Ягаад тэгэхээр нэгдүгээрт зам нь өөрөө би гурт болж байна. Одоо Осло хүртэл 2800-900 км болчихж байна. За хоёрдугаарт болохоор ер нь нэг 40 за дээд нь 50 км цагийн уртад явах юм байна. Ягаад тэгэхээр тэрнээс илүү ямар ч явах боломж авахгүй. Зам нь айгүй мөрөө одоо нөгөө эргэлдэхтэй гэсэн үг. Огцом эргэлдэхтэй юм аа. Тэгээд хурдтай боломж байхгүй. Тэгээд Осло хүртэл тооцоол гаргахад GPS дээр тооцоолоход бол
хоног байгаа байхгүй. 5-аас 7 хоног явна гэж. Тэгээ GPS-ийн тооцоолоос ер нь удаан байдаг л да. GPS ч бол зогсолтгүй явах тооцооллыг өргөж байгаа. За тэгээ дээрээс нь бас нэг асуудал нь гараа дээр машина ачуулна. Бараг 6-7 удаа ачуулах юм билээ. Тэгээд төвдөө санагдсан. Тэгэхээр нь шиг зөв шулуу явдгаар нь Шведийн хойд хэсгээр гараад тэгээд Норвегийн Осло ийм зорилготой явж байна да. За тэгээ энэ улсын бас нэг гайхалтай зүйл нь энэ зэрлэг цаа бог. За хаашаагүй харандаа энэ зэрлэг цаа богыг. Одоо нэг онцлог юм шиг байгаа юм. Цаа бог. Сайхан. Даквилтай явж байна шүү дээ эдэр ч өстой ингээл. Тэгээд ер нь Финляндаас их цаа бугтай билээ. Тэгээд боломжтой байхгүй бол мод ихтэй. Модон дундаас ингээд цаа бугнууд бас гинт гарч ирэх юм байлээ Финляндд. Норвег ч гэсэн ялгаагүй. Ер нь бас хурд мурдаа их тохируулж байгаа. Тэгээд энд хурд хэмжлэлт бол амар. Замын камерууд амар юм билээ. Хурд бол ер нь тэгээд дээд хурд 80 км цаг уртаад явах хэрэгтэй. Яа, энэ Норвегоос чи амроо юм бэ? Хүрхрээ бууж байна тэр дээрээс. Тасархай тий. Яба. Нэрийг авсан тийм доктор нэрийг авсан. Тийм үү. За жоо. Айгуу гоё юм аа. За тэгээд түнэлэн замаар л дахиад авах юм байна да. Dreaming. За ингээд Норвегоос хойд хэсгээс Ослоор явж байна да. Финляндаар барьж байна. За тэгээд Норвегоос байгалийн сайхныг таад харуулъя гэж бодод. За энэ заммаа ментрат чи яасан ч гоё. За байгаль бол үнэхээр гоё юм байна. Норвег бол одоо мод болоолыг жоохон тийм тачирхан доо нугасаа нэг хойшоос сэрүүн бүс болохоор мод тэгдэв шиг үлээ. Тэгээ урсгасан модон сайхан өндөр болох баха. Одоо эндээс Aalta гэд Норвегийн Aalta гэд хот байгаа. 80 км. Тэгээд тэнд мөнгөцтэй бол ингээл харагдаж шít. Олон чимээ сонсогдоод. За тэгээд Норвегууд ингээд таруу байралтай байна. Би нэг энэ сайн нэг хот шиг маргарсан. Тэгээд жижигхэн хот байна да гэдээ анзаарсан чинь модон дундаараа ингээд битүү байшингууд бариад ингээд амьдэрцгаад ийм гоё хүмүүс нь. Тэгээ энд надад юу их санагдсан гэхээр энэ дид үтцийг яаж шийдэх юм бол гэдэг сонирм байв да. Жишээлбэл сая наашаа ингэ явж байгаа замдаа бид нэр юун дээр зогссон. Нөгөө зам дээр зогсдог тийм зогсоол дээр тэнд бол ингээд 0-т халуун устаа хүүд устаа байсан л та. Тэгээд ямар нэгэн байдлаар хил харагдах тийм шугам шүлжээ мүлжээ бол юм харагдаагүй. Тэгээд тэнд ингээд каратаас нь халуун ус гараад хүүд ус гараад тэгээд бохристээс тийм харагдав. Тэгээд одоо энэ газруудыг чи ингээд бүгдийн төвийн шугамд холбочихж гэж баймааргүй юм. Тэгээд нэг шийдэл бол байгаа бах тий. Яг яаж шийдсэнийг сонирм байна. Одоо тэр шийдлийг л олох гэдэг юм тий. Тэр шийдлийг олчих юм бол одоо ингээд төдөө орноттой хэдэлээ гоё хаусаа барай сайхан амьдрах юм бол асуудал үсээ хайрдаж болох юм шиг байна шүү дээ. Одоо энэ дээр ингээд би сая түрүү харуулсан тий энэ ард байж байгаа энэ. Тэр хаус шүү дээ. Ард байж байгаа тэр хаус. Жишээлбэл ийшээ одоо яг тогны уцууд ингээд харагдаж байгаа юм. За тэгээд нөгөө бохрын систем. За тэгээд гол нь одоо нөгөө халуун үд ус. За халуун үд ус халаалтын асуудал байгаа.
энэ ч их чухал байгаа байхгүй. Тэгэхээр эдгээр яг яаж хийдсэн байна? Тэрийг бол хэдүүл одоо олж мэдэн дээ. Норвегт, Финляндад энэ хүмүүс ер нь яаж хийдгийг. Одоо манайхан шиг ингээ айл болгоно ингээд хашаанда худаг ухаад ч юм уу тэгнэ гэж бол байхгүй л үү дээ. Тэгээд энэ чинь уулын оройд тий. Ингээ худаг ухнаа жоохоо. За тэгээ мэдээж усаа зөөгөөд одоо ингээ худгаас ус ч юм уу голоос усаа зөөгөөд явна гэж би бодохгүй байна л та. Тэгэхээр энд нэг шийдэл байгаа. Эдгээр яг яаж хийдсэн бэ? За тэрийг бол одоо би яг олж мэднэ. За тэгээд ингээд ийм гоё байгаль гэж бол нэрээ. Тансаг юм аа. За тэгээд ийм сайхан зам дээр ч одоо тэгээд юундаа чадрахав дээ. Түүтгэж маалгадаа тэгээд сайхан. Тэр өдөө ингээл явж энэ да. Одоо энэ тэрийг давна шүү дээ. За Алтайгээ тот руу орж ирж байна. Энэ байгаль бол ёстой нэр ямар гоё юм бэ? Гайхалтай. Ер нь Монголтой их төстэй байна. Хойд хэсгийн байгаль нь бол яг л их орондоо явж байгаа юм шиг мэдрэмж төрж илээ шүү хойд хэсгээр навхад. Модон ч гэсэн ер нь их тийм адилхан төстэй санагдаад байна. За тэгээд энэ гой нуурын хэрэг дээр байдаг хот юм байна. Алтай гэдэг хот. За тэгээд хот руу орж жагаад хотынхаа төвгийг ярьж өгнө. Норвеги улсын одоо цаг уур амьсгал бол Монголтой ер нь адилхан юм биш үү төстэй. Тийм гоё таата санагдаж байна надад. Одоо тэр хот. Дарагдаж байна. Яг нэг өвсгөл нуурын юу шиг санагдаад байна. Байгаль. За нэг шүн дундын нарыг таайдаа харуулаад унтий таайчдаг. Нойр морьтой солиотой шиг боллоо. Шүний 3 цаг штэ. Өө. Ачна. Гэти нараа. Одоо тэг ингээд энэ нар нь ингэж байжгаад буцаад хөөрчдөг. Ийм л байна да. Midnight гэдэг байна шүү дээ. Midnight sun. Шүн дундын нар. Тэгээ шүн болохгүй. Тэгээ хүмүүс ч яхад тэгээ эндээ яагаад сурцсан байдаг болохоор эдгээр чинь тэгээ хөшгөн ингээ харахгүй байдаг. Хөшгөө хаагаад унтцгаачдаг юм байна. Тэгээ бид хэд ч одоо ингээд унтаж өгөхгүй, хүүхдүүд ч унтахгүй. Хэвээ ингээд одоо өдөр шөнө өөч өсвөлдөө ялхаа баяллаа. Тэгээд Скандинав тэгээд энэ хойд хэсэг, Норвегийн хойд хэсэг чинь ингээд нартай байгаад байдаг нэг юм болчих. Сонирхолтой. Хараа ингээд. Ийм л андаа манайхаа. За одоо нэг унтаад хөшгөө мөшгөө хааж байгаа л унтдаг юм аа. Тэгтээ хийгээтэй байдаг юм аа.
Тэнгүүрээр гарахгүй болчихсон шүү. Аймч. Энэ хоошоо. Боо зэм хоороо. За тэгээд одоо яст удамжил хэцүүшээ. Яа. Яг ингэ. Тансаг. Хийшээ бичээд байгаа. Застын тий. ертөнцийн төгсгөл мөртөлж настай. Жаргасаар амьдсан тий. Аяасгүй тийст жаргалж байгаа. Үлгэрийн амьдард юм бэ нөө энэ швед өвд чинь тий арай. Үгүй шивэч гэсэн. Европ. Норвег, Швед, Эстон тий. Ямар бай тансаг юм бэ? Үнхээр тассан. Одоо ингэ модноо дотор битүү тарв амьдарч байгаа тий ингэ харцсан. Тий ингээд айлууд гарч ирнэ одоо. Одоо энэ машины томглууд маань харагдах тал байгаад байл л да. Тэгээ би ш нь харуулад байна. Загсаж байгаа. Бадавсаа загсаж байгаа харууллаа. Тэг юм байна те. Юу л юм энийг наадах чинь. Телескоп. Зөө. Тийш харж болж байна уу? Бүр тэр. За яста айгуу гоё юм аа. Ер нь Эстон, Финлянд, Норвег, Швед за байгаль бол ерөөсөө гайхамшигтай. Одоо энийг бол одоо үгээр хэлж чадахгүй. Тэгээ бид хэд одоо нөгөө Норвегийн хойд хэсгээс Шведийн хойд тал төв хэсгээр нь дайраад тэгээд Осло явж байгаа. Норвегийн Осло хот руу явж байна. Тэгээд замдаа нэг юм гоё зогсоол. Энэ ер нь бас нэг сайхан зүйл нь юу юм аа? Энэ Эстон, Финлянд, Норвег энэ байгальд бас ингээд сайхан зогсоод амарчих юм. Зогсоолуудыг нэг сайхан шийдээд өгцгий. Тэгээд бас нэг тийм зогсоол байна л да. Юм гоё нуурын ирэг дээр. Тэгээ нуурын ирэг дээр бидэд өнөөдөр энд хончт юм уу гэж бодоол. Энэ зогсоол дээрээ ирсэн байна. Энэ дээр гоё сандал мандал ингээд шийдсэн. За байгаль бол ёстой ярих юм алгаа сайх. Юу ярих вэ энэ байгальд ч одоо. Мор хэрэгтэй. За одоо нэг уршлаад ирсэн чинь арай гайгүй нөгөө шүн арай нэг цагаан гэгээтэй наран ч одоо жаргаад байна. Норд Капес одоо нэг 1400 гаруй километр явцсан байна. Тийм 1400 1500 км явцсан. Одоо харин наран овоо жаргаад жоохон цайж байгаа. Тэгэхээр айгүй хурдан мандчих юм уцаад. Одоо тэр Тэнгэрийн хаяар орох гэж байна. Цаг 10 цаг. Тэгэхэд бас л Тэнгэрийн хаяанд бай шүү дээ. Арай 10 цаг болох гэж байна. За тэгээ сайхан байгаль дээр идэд. Өнөө шин амарнаа. Энд амарчи. Жиж сайхан нуурын чимэд. Сайхан унтаад. За камер хэлсэн дубль номер 2. За хаана явж байгаа лээ? Брэнд үгэж. Тий. Брэнд. За одоо Норвегийн Ослоор орох гэж байна хэлээ. За Норвегийн Ослоор бид явж байгаа. Тэгээд нуур араас. Тэгээд за байгаль бол угаасаа одоо Эстон тий Орос, Эстон, Финлянд, Норвег гэсэн адилхан бүгд цаах насгаа байгаль та. Ааха. Тэгтээ зөвөр одоо миний одоо харснаар дүнэлтээр бол Норвег нь илүү гоё байгальтай юм шиг санагдлаа надад. Ер нь өрмөс тогтцтой ч юм уу тий. Тийм, байгалийн өрмөс тогтцтой нэгдүгээр, хоёрдугаарт энд ингээд одоо шилбэл бодомж байна, ууланч байна тий. Одоо бусад юу гэдгийг бүх юмнууд энд байна л да. Тэгээ нэг фьюр гэдэг юм л да. Одоо нөгөө олон сая жилийн өмнө мөслөгийн үед нөгөө мөсөн голууд төрж орж ирээд тэгээ ингээ уулаа цөмлөнгөтэй ингээд гоё одоо юм өндөр эрэхтэй одоо уулын юм өндөр тий. Тийм юу нэг одоо фьюр гэдэг юм. Тэгээд тэр нь бол одоо Норвег улсад бол одоо тэргүүрээ алдартай байна.
Аха. Тий. Тэгээд одоо Европын албаны улс дотроо бодвол Европын улс дотроо холбооны биш шүү. Эдгээр ч Европын албанд хэлсээгөө. Тэгээд далайгийн уртаараа бодвол одоо хамгийн урт хилтэй гэж шүү. Норвеги улс нь өөрөө далаа. Тэгээд хойд талдаа болохоор Баренцын тэнгисээр тэгээд Норвегийн тэнгис за тэгээд хойд тэнгис гэдэг ингээд тэгээ урд тал руугаа болохоор Атлантын далаа гэдэг ингээд ийм юугаар ингээ хүрээлэгцээр нь Европын хамгийн урт хилтэй улс гэж байна. Норвеги улс нь өөрөө. Аа. Тий. Тэгээд яг гоо Норвегийн одоо түүх соёл тий зан заншилтын дээр одоо ямиг нь сайхан Осло хотод очиж байгаа ярина. Аха. Тий. Зүгээр надад бас нэг анзаарчихсан зүйл нь юу гэхээр нэгдүгээр бол байгалийн хувьд бол одоо ингээд энэ харагдаж байна тий. Илүү одоо бүр гоё юм тий өндөр уулт одоо шүү тий Эстонд одоо Эстоны хамгийн өндөр уул гэдэг чинь ийм бол байгаагүй шүү дээ. Финлянд ч гэсэн тий Шведд бас ийм амар өндөр уул бол байхгүй тий. Уул нуурны одоо ийшээ ингээд харгаад тий нууртай баг тий. Тэгээд хоёрт нэг анзаарчихсан зүйл нь юу вэ гэхээр ер нь бол одоо Скандинавын орн дотор ер нь Европын одоо улсууд дотор бол Норвеги улс амжиргааны өртөг их өндөрт ордог юм байна. Ер нь бол нэлээд өндөртөө ордог гэж байна. Тэгээд угаасаа дотоодын нийт бүтээгдэхүүн тий. Тэгээд нэг үнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр ч гэсэн ер нь Европын албаны улстай бараг тэргүүлэх шахуу тийм улс юм байна. Аха. Тэгээд такс тий цалин өндөр мөртлөө одоо энэ их байгаа яагаад энэ уршаа ингээд замыг харуулгаа тий. Тэгээд такс татвар нь ч гэсэн ер нь өндөр. Ер нь бол 45% гэж байна. Олсон орлоосоо хамаараад, төрлөөсөө хамаараад 45% татвар авдаг гэж энэ улс өөрөө. Аха. Тэгтэл мөн адил аж аргалтай одоо хүний хөгжлийн индекс гэдэг аж аргалтай улс бол одоо сүүлийн жил аж аргалын индексээр бол одоо сүүлийн одоо хэдэн жил бол дандаа топ 10 улс дотор бол ер нь байнгын явж байдаг шүү. Энэ Норвеги улс ч өөрөө явж байдаг. Аха. Тий. За тэгээд энэ дээр би яг юу хэлэх гээд нэхэр одоо хүн болгоноор хэлж байгаа байхгүй юу тий. Финлянд хүмүүс хэлж байна. Эстон хүмүүс хэлжсэн. За монголчууд маань хэлжсэн тий. За Норвеги бол юм үнэтэй шүү тий. Та хүнсээ бэлдээд яваараа. Тэгээд одоо бид тэр шилжүүл сая ингээд юун дээрээс нөгөө түлшээ авчиж байгаа байхгүй юу? Аха. Шведээс солиод түлшээ авсан шүү дээ тий. Тий. Түлшээ аваад тэгээд Норвегид бол үнэтэй яалч л үнэтэй байна. Түлш нь эндээ үнэтэй байна. Тэгээд Европ үнэтэй байна. Тэгээ одоо шилдэг камер тоног хоног ч гэсэн ер нь үнэтэй болоо очиж байгаа байхгүй юу? За Осло 131 км. Эндээс ирээд нэг шүн молонгаар болох гээд айдаад шүү дээ одоо. Одоо тэгтээ бас л гэгээд байна да 12 11:30 юм шиг. За одоо шолон зам 110 км/цаг уртаа явж байна. За, аав хоёр. Нөгөө том алдахтаа энэ усан хуцыг харж байна юм ээ. Нөгөө крөөсөтийн тий. Одоо Норвегийн нийслэл Ослотын төвд хоёлоо явж штэ минийхөө. Тий. Тэгээд энэ саяст амар урт түнэлээр явлаа тий. Тий, GPS хагаад. За тий, өнөөдрөөс эхлээд миний хүч одоо аавынхаа нөгөө камермен хийж эхэлж байгаа тий. Аха. Янзын гоё юм а тий. Саяст амар урт дандаа энэ хотыгоо доогоор нь ингээд түнэлэн зам хийсэн юм биш үү? Тэр чинь бас их зөв шийдэл юм байна шүү. Хотыгоо доогоор ингээд түнэлэн замууд ухаад хийчихдэг юм байна. Метро биш түнэлэн замууд. Төвчрөл байхгүй явд юм байна. Ой. Хошоохоо төвчртэй. За энэ одоо даруул төлөв онцгцуудыг хараа минь энэ зогсоол нь пиг шүү дээ хараа. Оо амар энэ минь энийг хараа. Одоо паркинг юм шиг шүү дээ даруул төлөв онцгцаар парк. За тэгээд Норвеги ч одоо цасмар мөсний орноор төсөөлдөг байсан одоо тэгээд
Бас гоё улс юм аа. За өнөөдөр чинь 6 1 өдөр. Өчтөр 5 дахь өдөр урд шөнө. Өстой юу яллаа шүү дээ. Нариогч одоо шүгэ 16-д ялгарлаа шүү дээ. Дэлхийн хөлбөмбөгийн бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээнд Бразилийн багийг 2-1-ээр гуслаа да. Шүгэ 16-д гас шүгэ 8. Биш шүгэ 16-д тий. Шүгэ 16-д болсон баг шүү. За тэгээ нариогод маань өстой бөөн баяр өчтөр чи хаасайгүй улаан одоолко юмсан панатууд нь өстой тий. Тэгээ ба. Араа KFC мэпс биш ээ. Макдоналдс идчихсэн тий. Орой. Тий. Чиний. Бэлсэг чинь гоё болж байна мэн үү? Чи гоё. Иргэн тойрны гоё үзүүлээрэ хүмүүс. 2 байна ди. Тийм үү. Одоо бичиж байгаа юм уу? Чи гоё бас иргэн тойрны гоё хүмүүс үзүүлнэ шүү дээ. Аа үзүүлээ тийм ээ. За тэгээ Норвегийн ч одоо нэг тийм өндөр байшингуудтай байх юм бол Осло гэдээ яа тэгээ бодцээ. За доош орлоо. Тийм төсөөл байсан чинь одоо тийм амар өндөр байшингууд алга байна шүү. Энэ доош ордог юм байна. Түрүүн ч бол доош орсон тий. Доош ороод газар доогоор яваадсан. За Норвегиуд ч одоо Tesla их унах юм аа. Цахилгаан машин. Тий. Энэ стара сонгосон зогсоолоод. Сонгоцороо жаялаад машинаараа жаялаад эдгэр чи өстой нэрэ жаргачих юм байна өө. За ав хоёр одоо энийг нэр орноо. За зогсооч. Оншоо стимерээс авчин да. Гоё зургнууд ээ. За ингэ нөрөгийн төрөө ирж байна. Өнөөдөр энэ хүн Зя алдардаг асууна. Хаана явж байгаа вэ? Анда. Осло, Норвегийн Осло. Хамбар солиод завгүй байна. За бид хэд Норвегийн нийслэл Осло хотод ирсэн байна. За тэгээд төсөөлжсэнээс бол өстой асар өөр тийм мэдрэмж. За хүүхдийн дондор бичлэгийн нэгчээс арлаа юм байна. Хүүхд маань унтах гээд хаалтаад
За тэгээ би тэд явсаар агаад Норвегийн нийслэлд ирсэн байна. За тэгээд төсөөллөөс бол өстой шал өөр байлаа Норвегийн нийслэл. Би одоо яагаад тэгж боддог гэсэн хүүхд байхдаа Норвегийн нийслэлийг их том өндөр байдлуудаар их төсөөлдөг. Тийм бэ. За яваа. А? Тү яач таарулч. За. Цаг уур өстой сайхан байна. Одоо Төв Европт ч айгүй амар халаад одоо 40 градусын дээр хүрээд ирнэ гэсэн. За энд бол нэг 20 градус л байх шиг байна шүү дээ. 18-аас 20 градустай. За шөнөдөө нэг 8-аас 10 градустай. Тэгээ тийм байхаар нэрээ сайхан байна. Халууцахгүй. Тэгээ халуунд ч бас юу хэцүү байдаг. Тэгэхээр одоо Норвегийн цаг агаар бол өстой үнэхээр таалагдчихэв. Гоё юм байна. За ер нь дөө бол их өндөр хүмүүс байна. Норвегид маань. Станага тэр харцаа. Хүмүүс тийм байна. За ингээд одоо ямар ч байсан Норвегийн Осло хотоос бид нар үзэх ёстой түүхэн газруудыг үүснэ. За тэгээд би та хэд нэг уламжлалсараа Норвегийн түүхийг тодорхой хэмжээнд сайхан ярьж өгнө. Өөрийнхөө мэдэх хэмжээнд. За тэгээд Осло хот маань бол одоо Европын хэмжээнд бол бас нэлээд одоо эртний бас хоттой орноо. Яагаад вэ гэхээр одоо Осло хот маань бол аюу юм нөхөө. Оо тэр чинь мөлөхгүй. Наа чи мөлөхгүй юм алга. За тэгээд Европынхаа хотод дотор бас нэлээд одоо эртний хоттой орноо. Ослотын анх үүссэн он нь бол 1049 онд одоо Осло хот маань анх үүсжээ. За ер нь бол Норвеги үндэстэн маань одоо викинг гэж одоо тий. Өвөг дээдс нь бол викингүүд гэж ярьдаг. За 872 онд бол анх одоо Норвеги улсын одоо суурин тавигдсан юм байна. Би нэг юм шил одоо за би ч явах тийм манай хүн нэг юм шил захиалсан юм байна. Тэгээд энэ шилийг хэрэглэж байж байгаа өчтөр гээд санаад энэ одоо нөгөө шил камертай шил гинэ. За би одоо энэ нэг туш уулныг хайтаахан 1080-аар энэ бичдэг гэдэг. Тэгээд 1080-аар энэ бичээд төба нашаа ой төба. Тэгээд 1080-аар бичдэг сайхан бичдэг тэрнийг хайтаахан гоё хийгдэх юм болов. Сэлгээрээ машин дээр барьж явахдаа бичээд яваад байвал яа. Тэгээ би ингээд зүүгээ явж байгаа юм. Камертай шил. За, Европын одоо хотын хийцлэн шилдэд одоо Хельсинки хот байсан. За, даунтауныг би мэдэхгүй байна. Орж үзээгөө болохоор одоо энэ Ослогийн зүгээр яг ингээд харахыг бодвол бас тийм хуучны хот гэж санагдахааргүй юм байна. Ингээ харахаар. Зардаг. Тэгээ энэ чинь одоо нэг 1000 жилийн түүхтэй одоо хот болчиход байна шүү дээ. Ерөнхийдөө үүссэн цаг нь бол 1000 жилийн түүхтэй. Юу яава? За явж айскрим иднэ. Юу Норвегч нөгөө нэг Европын албанд элсээгөө. Тэгээ еврогоор энд үйлчлэгээ үзүүлдэгөө. Норвегийн өөрийнх нь мөнгөнд дэвсгэр зайдаг. Тэгээ одоо нэг мөнгө солио да. Мөнгө солихгүй бол бас болохгүй маа. Ийшээ мөнгө солио. Би сольж идэхгүй. Таагаараа наана байж байгаа. Тэгээд айскрим нэгсэн. Айскрим авах.
За, GPS хараадах юм. Энд байна да. За, бүгдээрэнд нь сайхан энэ өдрийн мэндийг хүргье. За, бид нар Осло хотод ирчээд 2 хонлоо. За, нэг жоохон ядарсан байна. Ерөнхийдөө нэг 2 хоног жоохон амарч авлаа. Тэ минийх хөө. Тийм. Тэгээ өнөөдөр аав хоёр ингээд өчтөр бас бидэд хоттой танилцсан. Тэгээд өнөөдөр аав хоёр бас гараад хоёлаа хотын төвөөр ондог дугуйтаа сайхан аялаа явж байна. За, тэгээ та хэддээ сайхан хотыг танилцуулнаа. За, битээр бол одоо яг Осло хотын төвд нь ирсэн байна. За, энэ та бүхэнд харагдаж байгаа энэ барилгын тухай одоо би та танилцуулнаа. Нэгдүгээрт. За, энэ барилга маань бол одоо City Hall Осло гэж байна. Ослогийн захиргаа төв захиргааны барилга. За, ийм гоё барилга байна. За, тэгээд энэ барилга маань ерөнхийдөө бол Норвегийн үндсэн одоо уламжлалт хийцлэлд нэг улаан тоосхон ийм байшин. За, тэгээд 1931 онд барилгын ажил эхлээд 1950 онд ашиглалтанд оржээ. За, нэгдүгээр энэ барилга маань бол нөгөө хотын төв захиргааны барилга Осло City Hall. За, хоёрдугаар энэ барилга юугаараа алдартай вэ гэхээр энэ барилга нэг зүйлээрээ алдартай. За, тэр нь юу вэ гэх юм бол Нобелийн энх тайвны шагналыг энэ барилгад гардуулдаг. Зөвхөн энх тайвныхын шагналыг. За, бусад төрлийнх нь одоо нөгөө номинацуудыг нь бол Шведийн Стокгольмд гардуулдаг болвол ганцхан одоо юуг болвол энх тайвны шагналыг бол зөвхөн энд гэж гардуулдаг ийм юм байна. За, тэгээд энэ хизэнээс энэ уламжлал эхэлсэн бэ гэвэл 1901 оноос бол энэ уламжлал эхэлжээ. За, энэ яагаад энд гардуулах болсон юм бэ гэдэг юм бол Альберт Нобель өөрөө гэрээсэлтэд тэгж үлдээсэн юм байна. За, ерөөсөө энх тайвны шагналыг бол Ослогийн Норвегийн нийслэл Осло хотод одоо Ослод гардуулж байгаараа гэдэг гэрээслийг өгсөн юм байна. Тэгээ 1901 оноос энэ уламжлал эхлээд тэгээ 1931 оны одоо 31-ээс 1950 оны хооронд бол энэ City Hall-ын барилга маань ашиглалтанд ороод тэгээд энд гардуулдаг болжээ. За, тэгээд энэ нь бол жил бүр болдог одоо Нобелийн шагнал гардуулах ёстой. Энх тайвны шагналыг бол энэ Осло хотын төв захиргааны барилгад гардуулдаг юм байна. За, барилга бол одоо баруун талдаа бол ийм юутай алтан цагтай. За, зүүн талдаа бол 49 хонготой. За, түрүүн бол ингээ хонх дуурж ингээ байнга гэж хонхон дуурдаг юм байна. Цаг тутамд хонх дуурдаг ийм юм байна. За, тэгээд танилцуулнаа. За, хоёул ийшээ явъя минийхөө. Явъя. За, чи унаа явж байгаа. Жоо алхаад аав нэг юм яриадах юм минийхөө. За, тэгээ ерөнхийдөө Норвеги улсын талаар та хэдэ товчхон мэдээлэл өгье. За, Норвегийн хаант засаглалт улс гэж шүү Норвегч өөрөө. За, тэгээд Норвеги улс нь бол яг үүслээр нь ярих юм бол манай эртний өмнөх 800-аас 900 оны үед бол энэ улс маань анх үүсжээ. Хоёул ийшээ минийхөө. За, энэ барилгын хордор болгоо юм байна. За, үүсжээ. За, Herald нэг гэдэг хаан анх одоо 800 манай эртний 875 онд бол энэ викингүүдийг нэгтгэхэд одоо Норвеги улсын үндсэн суурийг тавьжээ. За, викингчүүд гэдэг бол одоо та хэд маань мэдж байгаа. Дайнч тийм ээ усон онгоц хамгийн сайн хийдгээрээ тийм алдартай хүмүүс гэдэг юм байна викинг гэдэг юм маань. За, одоо хүүхдийн канон дээр гардаг те эвэртэй малгай. Би одоо бас зарим болдог дээр өмсөд байгаа. Яг үндснийх нь малгай бол нэг эвэртэй малгай өмсдөг. За, тэгээд их сахал самбаа болсон тийм хүмүүс байдаг. За, тэгээд 875 онд анх Норвеги улс маань байгуулагдаад за, тэгээд тэрнээс хойш явж байгаад 1349 онд Европт игдсэн хар тахал болжээ. За, энэ хар тахлаар бол одоо Норвеги улс маань хүн амынхын 50% нь одоо ингээ өгсөн байна. За, тэгээд нэлээд одоо ингээ сулраад тий одоо цэрэг эдийн засаг одоо бүх талаараа ингээ нэлээд суларсны дараагаар ингээ дайны мэдл шилжжээ Норвеги улс маань. За, ингээд дайны иргэшэлт 400 жил байж байгаад дараагаар нь Шведийн мэдэлд очиж. За, тэгээд Шведийн мэдлээс болвол энхийн замаар гэж шүү. Шведийн мэдлээс энхийн замаар одоо тусгаар тогтнолоо.
энэ улсаа авсан юм байна. За тэгээд одоогийн Норвеги улс маань бол хүн ам нь бол 5.6 сая. За ер нь бол Норвеги үндэстэн. За өөрийн үндсэн хэл Норвеги хэлтэй. За Европын холбоонд бол нэгдээгүй. Өөрийн гэсэн мөнгөн дэвсгэрттэй Норвегийн корон гэдэг мөнгөн дэвсгэрттэй. За ийм улс юм байна. За тэгээд цаг уур амьсгалын хувьд бол ерөнхийдөө манайтай бол нэлээд ойролцоо уур амьсгалтай. За тэгвэл манайхыг бодох юм бол чиглэг. Яагаад гэх юм бол одоо хойд талаараа бол Баренцын тэнгис. За хойд тэнгис, нор тэнгис буюу хойд тэнгис. За тэгээд баруун талаараа бол Атлантын далай гэдэг. За Норвегийн улс маань бол одоо Европын улсууд дотроо бол хамгийн урт одоо усан одоо эрэгтэй улс юм байна. За Фюр гэж ярьдаг. Фюрер бол одоо Норвеги улс хамгийн алдартай. За тэр нь юу гэхээр нөгөө олон сая жилийн өмнө мөслийн эрийн үед одоо мөсөн голууд маань ингэж төрж ороод их газар руу түрээд за тэгээд ингээд гүн ховл өсгсөн өндөр одоо тийм одоо цавчин гэх юм уу те өндөр эрхтэй юм уусыг үүсгэцээ. За тэгээд энийг бол бид нар Фюр гэж нэрлэдэг байгаа юм байна. Норвегчууд маань өөрсдөө. За ингээд хамгийн үзэсгэлэнтэй хамгийн олон Фюрээр бол одоо Норвеги улс бол алдартай юм байна. За тэгээд зарим Фюрийн одоо усны гүн нь бол бараг 1000 м хүрдэг гэж байна. За одоо өнөө үед бол Фюр дээр яаж байгаа вэ гэхээр нөгөө та бидний мэддэг Крюс аяллаа хөлөг онгоцууд бол айгүй их орж зогсдөг юм байна. Ер нь бол жуулчд үзүүлдэг гэж тэгж байна. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд ярих юм бол Норвеги улсын хувьд эдийн засгийн хөгжил. За эдийн засгийн хөгжлийн хувьд бол за 1959 он 60 оны хүртэл ер нь бол Норвеги улс тийм өндөр хөгжилтэй улс байсангүй. Ер нь бол нөгөө жоохон ядуу зүдөө талдаа тийм улс байжээ. Тэгсэн чинь гинт аз тохиосоо энэ улсаа. За тэр нь ямар аз тохиосон бэ гэсэн хойд тэнгист маш том нефтийн одоо тий орд олсон эднэр. За тэгээд одоо өнөөгийн Норвеги улсын үндсэн тулгуур хөгжил нь бол нефт байгалийн хийдээр тулгуурлаж хөгжсөн улс юм байна. За тэгвэл нефтийнхаа одоо мөнгөөс олж байгаа орлогыг бол бид нар хэрэгэлдэг. Oil pound буюу одоо хөрөнгө оруулалтын сан гэдэг юм. Дэлхийн хөрөнгө оруулалтын сан гэдэг юмыг байгуулад одоо тэр нь бол 2 их 80 гэж шүү. 2 их 80 одоо Америк долларын тийм том одоо хөрөнгө оруулалт юу тийм сан байгуулсан юм байна. За тэгээд тэрлэгөө бол ерөөсөө мөнгөө үрдгөө ирээдүйн хойч үедээ бол үлдээх зорилгоор ингэж хадгалдаг гэж байна. За нэгдүгээр. Хоёрдугаар одоо Норвеги улсын эдийн засаг тий дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг бол маш өндөр. Одоо нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн $100,000 гэж. $100,000 болдог. За цалин хангамж бол 5,500-аас ер нь 7,000 орчим еврогийн цалинтай. За яг тэрнтэйгээ уялдаад такс бол бас нэлээд өндөр. За ер нь бол 24-өөс 45% такс гэж байна. Орлогоос хамаарат такс бол бас нэлээд өндөр байдаг гэж байна. За тэгвэл такс өндөр байгаа ч гэсэн эргүүлээд одоо нэг засгийн газраас хүн хардтаа өгж байгаа одоо нийгмийн халамжийн үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, за боловсрол жишээлбэл боловсрол үнэгүй. Тэгээ энэ байдлуудаараа бодвол одоо энэ улс маань ажиргалтай улсын одоо тэргүүл хийнэнд одоо хүртэл явж байгаа юм байна. Метро энэ минь хөө. Метро яша трамвай гэх юм уу? За. За, дэлхийн хязгаартай улсаа хүн амын хөгжлийн индексээр одоо дэлхийн сүүлийн хэдэн жил айгүй их тэргүүлж байгаа. Олон удаа одоо тэргүүлэх байранд явж байгаа юм байна.
За тэгээд аж аргалтай улсын индексээр бол одоо бас топ улсад явдаг гэж байна шүү. Нойрог улс маань. За тэгээд энд бол нөгөө би ярьдаг авилгалын асуудал бол ерөөсөө зеро гэж байна. Бараг авилгал бол байхгүй шахах тийм улс юм байна. За цаашаа явна хоёлаа. Оо, бороо орж. Яг цаашаа их татдаг хаастаа. Харин тий ч салхи халах гэж шүү дээ. За энэ нэг хүмүүс бас гайхдаг асуудаг энэ сайныг одоо энэ бол нэг явган хүн одоо тий чөлөөтэй зорчих хэсгийг зааж байгаа хэсэг. Энэгээр одоо машин явж болно. Гэхдээ явган давуу хэрэгтэй гэсэн үг. Одоо давуу хэрэгтэйг илтгэж байгаа сайнаа. Тэрийг авраг нүгөө. Тэрийг авчих. За, одоо сайхан өргөжлөлөд явнаа. За бид хоёр явсараагаад бас нэг одоо Ослотын алдартай Ослот гэдэг Европ нэлээд алдартай барилгын гадаа ирчлээ. За энэ бол Ослотын Дүүрэн театраа. Их гоё эзэлтэй ийм барилга байна. За барилгын талаар товч мэдээлэл өгнө. За аль авна хоёлаа хүлээж чагаа авна. Энийг хийгээд тал та. За барилга маань бол 2003 онд одоо баригдаад 2008 онд бол ашиглалтанд оржээ энэ барилга. За тэгээд Италийн гантик чулуугаар барьсан. За Европтоо бол одоо нэлээд дээгүүрт ордог тий акустик дууралт нэлээд сайтай. За ийм барилга юм байна. За барилгын хийцлэл загвар бол ингээ харахаар их сонио харагдаж байгаа. За энэ юг бэлэгдэж ямар учиртай одоо ийм хийц загвартай вэ гэхээр энэ далаа дотроос нөгөө аажмаар ингэж цохойж байгаа мөсөн уулыг санагдуулсан ийм барилга юм байна. За тэгээд Нойрог улс маань бол өөрөө нөгөө мөсөн уул, фьюр, за мөсөн гол гэдгээр бол нэлээд алдартай учраас ер нь тэгээд энэ уснаас цохойж байгаа мөсөн гол гэдэг хэлбэрээр ингэж барьсан юм байна шүү энийг. За тэгээд ер нь бол дотроо бол 1300 хүнээс суудaltaа гэж байна. За тэгээд Европын бол хамгийн дуурал цайтай, акустик дуурал цайтай тийм барилга юм байна. За тэгээд дээрэс нь бас нэг юм сонирхолтой хэлгээд за явъя төв ба. Одоо үнгүү дээвэр дээр нь гарч болдог. Одоо ер нь бол ийм Дүүрэн театр байдгүй гэж байна. Тэгэнгүүт энэ Осло опера болохоор үнгүү ингэж дээвэр дээр нь гарч болдгоор их онцлог юм байна. Одоо давуу талтай гэх юм уу. За тэгээд одоо аав хоёр дээшээ гарнаа. Орой дээр нь гарч ерөнхийдөө Осло хотыг бол орой дээрээс нь гарч хардаг юм байна. За тэгээ би тэр ямар ч байсан одоо гарнаа. За энд бол нэг дороо нисгэж болохгүй гэдэг бас ийм сайн хатсан байх шүү. Онж болохгүй шүү ба жигэр юм нөхөө. За тэгээд Осло хот Нойрог улсын талаар өргөжлөлөө цааш нь ярихад эдийн засгийн хувьд бол би түрүү хэлсэн нефт, байгалийн хий, за дээрэс нь загсны аж ахуй. За дээрэс нь загсны аж ахуй, за нэг чухал юм юу байлаа. За тэр нь орж ирдгөө марчлаа. Хөлөг онгоц үйлдвэрлэл гэсэн. За тийм ингээ хөлөг онгоц үйлдвэрлэлээр бол одоо эдийн засгийн гол хүчин зүйл тулгуур нь явагддаг.
За тэгээд хүн амын дундаж наслалт бол мөн адил өндөр гэсэн 83-аас ер нь 84 гэж байгаа хүн амын дундаж наслалт нь. Я думал, что в Нидерландах дорого. За энэ өстой сонирхолтой маа. Ингээ барилгынхаа орой дээр дээвэр дээр ингээ хүмүүс гарч олдог. За ээшээж гарах гэж харин саваа хөөрх юм болох нөгүй юу. За өнөөдөр чинь 7 сарын 7 болчихлоо тий 7 гэсэн үг. За нариогчдын хувьд бас нэг гоё одоо тэмдэглэмээр үйл явдал уржигдэр боллоо. 7 сарын 5-нд Норвегийн одоо хөл өмгийн шигшээ баг дэлхийн аварга шалруулга тэмцээнд Бразилийн багийг 2-1-ээр хожиж шүггийн 8-д одоо анх удаа шалгарсан одоо энэ түүхэн үйл явдал болсон. За тэгээ энэ нь бол Норвегчдын хувьд бол одоо маш их баяртай үйл явдал болсон. Эдгээр ч одоо тэр орой би яг нөгөө хаалсаар орж ирж яхад хэвээ энэ тэмдгөө нөгөө фанатууд нь хувцас өмссөн. За Харалд гээд одоо нөхөр бол одоо нилээн одоо үндсээ Баатар болох хэмжээний шахуул боллоо доо. 2 гол харуулсан. Харалд гэж нөхөр. За Эренгэтэй найраг бас эдийн засгийн хувьд тийм байна. За эрүүл мэнд боловсролын талд бол боловсрол бол үндсэндээ үнэгүй гэж байна. Норвег улс маань. Боловсролын чанар бол ер нь дэлхийд их дээгүүр ордог юм байна. За эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол эргээд үн төлбөргөө иргэдтэй. Яагаад тэр өндөр татвар такс авсны хариуд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нийгмийн халамж үйлчилгээг бол маш сайн өгд юм байна. За орой дээр нь гараад ирлээ. За За. Хэвээ гоё байна. Норвегийн нийслэл Осло хотод одоо ингээд аялаад явна гэж бас төсөөлөөгүй. Зөвхөн мөрөөдөл бол байсан. Аялна гэдэг зорилго бол гаргасан байсан. Зөвхөн цаг хугацаа бол нэлээд орсон. Өнөөдөр бол одоо ямар ч ингээд мөрөөдлөө биелгээд алхаа явж байна. За одоо энэ дээрээс ингээд Ослотыг хөлтөн харддаг юм байна. Өндөр орлого бол байхгүй. Осло хот бол Европт бол одоо хамгийн их одоо ногоон байгууламжтай ногоон хот гэдгээр бол алдартай байна. Норвегийн нийслэл нь Осло хот маань. За энэ энтхгүйд бол бас нэлээх явж харагдаж байна. Арабууд их байна энэгээр. За тэгээд Ослотын хувьд үргэлжлүүлээ та хэдэ сайхан мэдээлэл өгье. За байгалаа бол одоо их дэлхийн байгалаа бол айхтар хамгаалдаг. Хүүхд байхаас нь эхлээд одоо байгаль хамгаалах тал дээр нь бол одоо багаас нь сургадаг гэж байна. За тэгээд Норвег хүн бол одоо бас нэг том чухал мөн чанар нь бол ер нь худлаа хэлдэгөө. Ярьсан хэлсэндээ байдаг. Тийм зан чанартай хүмүүс гэж байна. Онцлог нь.
За тэгээд наашаа гараад Шведээр бид нар нэг Норвегийн хойд хэсэг Nord Cape-с бид нар Шведээр хөндлөн нэвт яваад тэгээд яг Норвегийн Осло хотын хойхон талд дунд хэсгээс нь ороод доош уруутсан. За байгаль бол угаасаа үнэхээр гоё байгальтай. За Эстон, Финлянд, Норвеги, Шведийг бол би ингээл эхний яснах болоод ингээл ангаасан. За зөвөр миний хувьд харьцуултыг юм бол хамгийн гоё байгальтай гэж би одоо Норвегийг бол хэлэх юм байна. Норвеги бол үнэхээр гоё байгальтай. За тэгээ энэ жил нөгөө нэг Европын хувьд бол бас нэг хэцүү асуудал үүсээд байгаа. Тэрний үхээр хит халуун явагдаад одоо 40-оос дээш градусын амар халуун болж байна. Одоо Германд те Төв Европын улсууд бол их бараг ган гачин шахуун болж байгаа л гэж байна. За энд бол одоо бид нэр Дарс хийгээл байж байна. Ер нь зуны хамгийн тохиромжтой хэсгээр хэрвээ та хэд маань аялахаар бол яг энэ Арктикийн бүс Скандинавын орн Балтийн 3 орн ингээд явчих юм бол та хэд тэр нь илүү амраа. Яагаад гэх юм бол одоо яг Төв Европт бол дөнгөж халж байгаа тэр халуун байгаа болохоор энд бол ингээд цаг уурын амьсгалыг сайхан байна. За зөвхөн Швед, Финляндийн хувьд бол шумуул ихтэй байсан. Норвегид бол шумуул байхгүй маань сайхан шумуулгүй байна. За тэгээ ийм сэрүүхэн болохоор шумуул байхгүй байх нь аргагүй байх л та. За тэгээд наашаага ирж байгаад ерөнхийдөө байгаль яагаад энэ хүмүүс ингэж байгалаа сайхан хамгаалтын тэр нь яг үний юм худлаа мó гэдгийг мэдсэн зүйл нь юу гэхээр зам дагуу одоо ингээд зогсоолуудыг замын хажууд ингээд зогсоолуудыг маш сайн шийдчихсэн. Аялагч хүмүүс болоод одоо машинтай хүмүүс ингээд байгаль дамраад сайхан зогсож болох тэр зогсоолуудыг аягүй сайн шийдээд өгсөн. Тэгэнгүүт Норвегид нэг хууль байт юм байна. Тэр ямар хууль вэ гэхээр байгальд чөлөөтэй амрах эрхтэй. Одоо тэр эрхээр нь хангаад өгсөн юм байна Норвегид. Тэгээд наашгаа ингээд одоо аялын машинтай жишээлбэл аялж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн гоё зүйл нь жишээлбэл би ингээд одоо Финляндд юм уу те Шведэд эсвэл Норвегид ч юм уу ингээд машиныхаа саарл усыг бохир усыг асах болвол одоо мөнгө төлж асах нэг бол хоногийн мөнгө төлнө, нэг бол хамгийн багадаа 5 евро төлөөд ингээд би цэвэр усаа авдаг, нэг бол ингээд саарл бохир усаа асахдаг бол Норвегийн одоо ингээд хөдөө хээр нь бол тэр нь үнгүй байждаг шууд тэндээ ингээд асах зориултын цэгтэй устаа 0-тоо. За тэгээ үнэхээр гоё. За тэр тал дээр бол одоо Норвеги бас бол яалтчгүй гоё юм байна. За тэгээд энэ Осло операгийн талаар нэмээ сонирхолж хэлэхэд 16,000 тулгуур баган дээр баригдсан барилга юм байна шүү. Тэгээ маш өндөр өртөгтэй босч ирсэн барилга юм байна. Тэгээ 2009 онд Норвегийн одоо энэ Дөрийн театр маань Европын хамгийн одоо шилдэг архитектуртай барилгын одоо тийм шагналыг бас авч ирсэн юм байна. Тэргээрээ их сонирхолтой байна. За одоо цаашаа явна. Одоо дахиад нэг гоё газар очих ёстой. За тэгээд Осло хотын талаар бас та бүхэндээ сонирхолж хэлэхэд одоо надад бол жишээлбэл хамгийн сайхан зүйл нь юу гэхээр би 1000 гаруй жилийн түүхтэй хотод ингээд хөл тавиад алхаж байгаа надад их гоё байна л да. 1040-оос 1050 онд бол одоо Хэралд хаан анх Осло хотыг байгуулсан гэж үздэг юм байна. Тэгэхээр ч одоо бол үндсэндээ 1000 гаруй жил байгаа. Тэгээ түүхэндээ бол Осло хот нэг удаа бас нэрээ өөрчилж ирсэн. Тэр нь яагаад нэрээ өөрчлөх болсон бэ гэхээр нөгөө дайны мэдлэлд байжгаад 1624 онд нэг төмөр гараад тэгээд энэ Осло хот маань одоо бүгдээ шатсан юм байна. Тэгээд шатхаас арга байхгүй чинь нам модон дунд байдаг хот байлаа л дээ. Тэгээд тэрнээ дараа нөгөө дайны хаан маань дахиж Осло хотыг шинээр барьж байгуулад тэгээд юу асан байна? Кристиана гэдэг өөрийнхөө нэрийг өгсөн юм байна. Дайны хаан өөрөө Кристиан гэдэг хаан байсан. Тэгээд өөрийнхөө нэрээ нэрлсэн. Тэгээд 1926 онд бол буцаагаад одоо Осло хот маань өөрийнхөө нэрийг авсан. За түүхийн хувьд бол нэг юм сонирхолтой баримт байдаг юм байна шүү. Дараагийн та хэдэд танилцуулах хамгийн гоё үзмэр бол энэ Манч музей гэж байна. Одоо Норвегт төдийгүй дэлхийд алдартай музей байна. За энэ музей юугаар алдартай вэ? Яагаад тийм алдартай болцсон бэ гэвэл Мөнхэ түүний одоо зураач Норвегийн хамгийн алдартай зураач юм байна л да. Тэр зураачийн одоо The Screaming буюу хашхраан гэдэг энэ одоо дэлхийд алдартай бүтээл бол энд хадгалагдчихэд юм байна энэ музейд. За тэгэхээр Мөнх гэж яг хэн бэ? Хэн байсан бэ гэвэл юу өсөрсөн? мэдгүй минийхөө.
Хин байсан бэ гэж тэгвэл шоу баас юм шүү. Шоу баас юм чи баяцхан дээ. Сэлшил гэж бас өрлөө заяа. Малган дээр чинь гэдэг буцчих. За манай үгийн толгойн дээр нь шоу баттдаг шүү дээ. Сангасаа булгацсан байна. За Монки чин байсан бэ гэж тэгвэл 1863 он төрөөд 1944 онд нас барсан Норвегийн одоо хамгийн алдартай зураач. За Норвегч гэлтүү дэлхийд маш алдартай тийм зураач хүн байсан юм байна. За тэгээд The Screaming гэдэг энэ бүтээл бол 1893 онд зурсан юм байна. За тэгээд Монкийн бүтээлүүд бол ямар учиртай вэ гэхээр одоо хүний аз жаргал баяр баясгалангаас илүүтэйгээр одоо гуниг те зовлон гэдэг юм уу те тэгээд ганцаардал одоо тийм зүйлийг илтгэсэн тийм бүтээлүүд одоо төөрөвдөг тийм хүн байсан юм байна. За тэгээд энэ нь яагаад тийм бүтээл төөрөх болов вэ гэхээр энэ хүний одоо амьдралтай нь салшиг болоотой байна л да. Баг олчир байхад нь ээж нь одоо нас барцсан. За тэгээд төрсөн эгч нь бол одоо сүрэн өвчнөр нас барсан. За аав нь бол нэлээд тийм хатуу тийм ширүүн хүн байсан юм байна. Нэлээд шашинлаг тийм хүн байсан юм байна. Тэгээ өөрөө бол тийм ганцаардал гуниг тийм юм өссөн учраас ерөнхийдөө бүтээл нь бол дандаа тийм бүтээл зурдаг байсан юм байна. Тэгээ тэр бүтээлээс одоо тэр The Screaming гэдэг тэр бүтээл нь бол хамгийн алдартай бүтээл болсон. Тэгээ дэлхийд даяар тэр бүтээлийг мэддэг тийм юм байна. За тэгээд энэ барилгын хувьд бол яг хоо ерөнхийдөө бол нэг 26,000 гаруй үзмэртэй юм байна. Тэгээд 16 давхар ийм барилга юм байна. Тэгээд барилгыг ингээд одоо таад харуулах юм бол ийм дали барилга байгаа. Нэг талаасаа ийм наашгаа одоо ингээд далийцсан. За тэгээ энэ нь бол одоо ямар учиртай вэ гэхээр дизайн архитектурын хувьд ямар учиртай вэ гэхээр хуучин одоо энэ бол бомб юм байна. Одоо Осло хотын хуучин бомб байсан. Тэгээ энэ хуучин бомбыг одоо хуучин бомбоос шинэ хот руу за хуучин ирээдүй шинэ ирээдүй рүү гэсэн одоо утгыг бэлэгдээд ийм дали хэлбэртэйгээр ингэж барьсан юм байна. За тэгээ ер нь бол одоо дэлхийд алдартай одоо зураач тийм бүтээл. За тэр дундаа Норвегийн хамгийн алдартай зураач Монкийн бүтээл энэ музейд байдгаараа энэ музей маань бол айгүй алдартай музей юм байна шүү. За тэгээ Осло хотод ирсэн хүмүүс бол энийг бас үзэх хэрэгтэй бах гэж би бодож байна. За тэгээд цаашлуулаад би бас нэг Норвеги улсын талаар энэ өмсч өгнөх. Өстой гоё мөнгөтэй болох юм байчих юм байна. За энийг юу ачих вэ нөхөө. Гэхдээ аав цэвэрлэгч хоёлаа салбит аваад цэвэрлээ. Энийг ингээ хийгээд эндээсээ дүүжилчих. Тэгээд доотлын нэгээд үлдчих. За тэгээд аль үлдчих шүү дээ. Доотлын зүүчээчтэй зүүч. Тэгээд ингээд энэ түгжийг нэгээд энэ дээр үлдчих. За тэгээд Норвеги улсын талаар бас нэг сонирхолтой баримт байна. За тэр нь юу гэлэх вэ гэхээр Норвеги улс маань бол өөрөө энэ сэргээгдэх эрчим хүч бол одоо үйлдвэрлэдэг юугаар бол дэлхийд одоо номер 1 юм байна. За ихэнх нь бол одоо усан цахилгаан станцаараа тогоо авдаг. Ер нь бол сэргээгдэх эрчим хүчийг бол маш их дэмждэг. Тэгээд нөгөө ногоон байгаль гэдэг утгаараа байгаль орчныг хамгаалах тал дээр бол одоо дэлхийд бол бас нэлээд дээгүүр явдаг тийм улс юм байна. За тэгээд Норвеги хүмүүсийн хувьд бол одоо жишээлбэл Осло хот нь өөрөө 720 мянган хүн амтай хот байгаа. За нийт Норвегийн хүн ам бол 5.6 сая хүн амтай бас тийм их хүн амтай бол биш. Тэгэнгүүт юу гэдгийг Осло хот маань 720 мянган хүн амтай мөртлөө машин их бага гинэ. Нэг хүнд одоо нойд машинаар их бага байдаг. За дээрээс нь хамгийн сонирхолтой нь бараг 60-70% нь бол одоо цахилгаан машин байдаг. Дандаа цахилгаан машины хэрэглээ байдаг гэж байна. За тэгээд цахилгаан машины хэрэглээг яадаг вэ гэхээр засгийн газраас бүр бодлогоор ингээд гоё дэмжиж өгчдөг юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр татврын бодлогон дээр нь дэмжиж өгчдөг гэж байна. За тэгээд дээрээс нь мэдээ цахилгаан машин унжаа хүмүүсийн хувьд чинь одоо гол нэг бэрхшээл байдаг. За тэр бэрхшээлний хөрнөө цэнэглэлийн асуудал байдаг. За Норвеги дээрээ бол би анзаарсан зүйл бол ерөнхийдөө шатгуун түгээх одоо тий станцууд, клонкууд дээр нь бол хаасаагүй тийм цахилгаан одоо юм цэнгэлэгчнэр байдаг. Богино хугацаанд ингээд цэнгэлээд өгчдөг тийм юм билээ. Тэгээ ер нь бол цахилгаан машин бол Норвеги хүмүүс маш их хэрэгжилж байгаа. Энд бол ер нь тэр нь ч харагдаж байна. Тэгэхээр нөгөө үн хямд тэгээ дээрээс нь татврын бодлого дээр нь хөнгөлт үзүүлээд өгчдөг учраас ер нь Норвегичууд маань цахилгаан машиныг сонгож хэрэглэдэг юм байлээ. За тэгээд бас руу хэлжсэн нөгөө хүн амын дуншин наслалт бол ер нь их өндөр гэдээ ярьжсэн. Энэ бол одоо өндөр байхаас аргагүй мэн. Нөгөө хүн аж аргалын индексээр чинь энэ нөгөө дэлхийд хэрэгүүлдэг. За тэгээд дээрээс нь хүмүүс нь өөрсдөө нөгөө нэг спортоор айгүй хичээлдэг тийм хүмүүс юм байна. Одоо ингээл годомжин зурж байгаа ингээл 10 хүн байлаа гэхэд 10 хүний бараг 5 хүн бол ингээ гүүгээд
дандаа гүйж явах жишээний. За ундаг дугуй маш их ундаг тийм хүмүүс байна. За тэгээд ер нь бол дундаж наснд би түрүү хэлжсэн 84 нас гэж тэгж байгаа. Бараг одоо 84 настай хүн амар гүүгээд ахш шүү дээ. Гудмаар ингээ гүүгээд. Тэгэхээр энэ одоо ингээд хоолны чанар их өндөр, дээрээс нь стресс байхгүй. Тэгээд нэг аж аргалын индексээрээ дэлхийд тэргүүлдэг болохоор энэ улс маань одоо ингээд хүмүүс нь урт наслахын бас одоо үндсний суур болж ах шиг байна. За тэгээд ногоон улс, ногоон хот гэдгээрээ болоод бас нөгөө агаар хүчил төрөгчийн одоо энэ юу нь бол одоо хамгийн цэвэр тий Европт бол их дээгүүр одоо Норвег улс их цэвэр агаартай улсын бас юмд ордог юм байна. Улсад ордог юм байна Норвег маань өөрөө. За тэгээд одоо цаг уур амьсгалын хувьд бол үнэхээр таатай. Ер нь бол одоо халуун биш, бид нар чи халуунд бол их дурггүй. Тэгээ ер нь бол Монгол хүний одоо бие харин эзэнд бол их тохирсон их цаг агаартай шиг санагдлаа надад их сайхан байна. За ингээд энд бол алдарт нөгөө Мачу Пикчу маань байж энэ. За манай алдарт туба. Гэрээсээ гараад яадаг юм бэ нөхөө? Уухавар их хоолоо нэхэн хоолоо идэж гараад миний хөө чинь уух юм аа нэхэн хоолоо нэгдэг шүү дээ. Ингээ битээр одоо эндээс нэг уух юм авч чинь. Би та хэдээс нэг ерөнхийдөө Норвег улс маань болоод амжиргааны өртөг, амьдралын өртөг, амьдралын чанарын үзүүлэлт их өндөр, цалин өндөр гэж хэлжсэн. Яг нь тэрийгээ дагаад бас одоо өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нэлээд өндөр үнэтэй. What is that? Waffle. What is that? Like pancake. Pancake. Wow. Near. Like Okay. this. This is waffle. Oh, it's big or small, just like. It's like a plate. It's like this. Oh, it's so big. Yeah, It's bigger than a pancake. It's very delicious, right? Yeah. That one is a traditional food in Norwegian. It's what? It's a traditional food. It's like some cake. Oh yeah. Oh. But they have it in Belgium. But in Belgium it's bigger, the waffles. Oh. Of Belgian waffles. No. It's kind of thick, but this one is like thin and more layered out. Like pancakes. Like pancakes almost. Okay. Thank you so much. Where are you from? Mongolia. Mongolia. Yeah. Do you know in country? Yeah, Mongolia? Yeah. Yes, I know. Of course. За ингээд бид хоёр тэгээд нэг хоолны талаар та хэддээ сонирхолох гад жишээлбэл одоо энэ ундаан дээр жишээ аваад ярэ бид хоёр сая сода авсан л да. За энэ сода 39 гэж байгаа. Энийг ерөнхийдөө еврот харьцуулах юм бол 10-таа харьцдаг гэж бодохоор 3 евро 90 цент. За үндсэндээ 4 евро. За 4 евро гэдгийг Монгол мөнгөөр шилжүүлэхээр одоо миний хогийн ууж байгаа ундаа бол 16-аас 18 мянган төгрөгийн үнэтэй. Тийм ээ. За тэгээд нэг слайс пицца сая миний хөө авсан. За энэ бол үндсэндээ 4.9 5 евро. Хоёр За. слайс чинь шүү дээ. 5 евро чи нэг слайс пиццаг миний хөө ойролцоогоор 26 мянган төгрөгөөр авч ийн гэсэн. Ер нь бол юм үнэтэй энд. Ер нь бол хайцангуй өндөр үнэтэй мэлээ. Тэгтээ одоо яах вэ? Үнэтэй байлаа гэдэг юмар тийм ээ. Ямар цангад явалтай шүү, өсөд явалтай шүү. Тэгэл аав хидэж уугаал явна шүү дээ. Одоо өөр яах вэ? За ер нь бол Норвег болол Финлянд, Швед те улсаа бодох юм бол харьцангуй өндөр үнэтэй билээ. Ер нь бол Балтийн улсууд, за тэгээд Скандинавын улсаас бол боломжийн үнэтэйгээр бол Эстони бол их боломжийн үнэтэй санагдсан. Юмуд нэг боломжийн даачиг үнэтэй. За тэгээд Норвег хүмүүсийн бас нэг одоо надад бас таалагдж байгаа зүйл нь их сайхан тийм найрсаг хүмүүс байлаа. Ер нь бас тийм найрсаг тийм хүмүүс байлаа. За тэгээд би түрүү хэлжсэн Норвег хүн бол нөгөө үнэнчтэй худлаа хэлэх одоо юу бол байхгүй гэсэн. За тэгээд Okay, thank you so much. Чиг ингэж барих хэрэгтэй байхгүй юу ингэж. Манай хүн ингэ Can I get пиццагаа унахцөө миний хөө. За тэгээд тэр чи өөрөө барьж явах хэрэгтэй байхгүй дэрийг. Төба. Нөгөө 25 еврогийн пиццаг манай хүн унахцөө газар. Харамсалтай юм боллоо. Миний хөө тэгээд тэрийг хогийн савраа. Төба. Авч хогийн савраач. Тэр хогийн савраач. За тэгсэн. Пиццагаа унахцсан чинь яг нүдэн дээр навж гараад манай хөө байхгүй. Пиццагаа унгаа гайс. Гэсэн чинь нөгөө хүмүүс маань
Би дахиад хийгээд тэгээ асуудал гэж авчихна. За. Гоё маа гоё. За дараагийн нэг Нориогийн Ослодод үзэх ёстой газрын нэг бол энэ Аркишус цайз гэдэг. Энэ цайзыг бол одоо заавалчгаас үзэх ёстой байна. За энэ цайз маань бол одоо дундад зууны үеийн Европын цайзууд дотроос бол хамгийн сайн хадгалагжуулсан цайз юм байна. 700 жилийн настай гижээшвийн цайз маань өөрөө. За тэгээд цайзын талаар жижигхэн сонирхолж хэлэхэд ер нь бол түүхэндээ бол их олон дайн тулаан одоо дайн дайн Норвегийн дайн Швед Норвегийн дайн ч гэх юм уу те. За тэгээ эх орны дайн сүүлд нь дэлхийн 2 дугаар дайн гэсэн. Тэгээд дайнууд үед бол энэ цайз нь бол ерөөсөө эсвэж байгаагүй юм байна. Тэгээ 1299 онд Норвегийн Харалд тав гэдэг хаан маань бол энэ цайзыг анх байгуулжээ. За тэгээд тэр үед бол нэг нь Осло хот маань жижиг хот байсан юм, худалдааны хот байсан. Тэгээд энэ далаад талаас хамгаалахын тулд одоо далаад талаас эсэн тэргүүлэх аюул байсан юм байна л да. Тэгээд далаад талаас хамгаалахын тулд одоо 1299 онд бол одоо энэ цайзыг анх барьжээ. За тэгээд түүхийн хугацаанд бол энэ цайз маань олон тийм түүхийн юуг одоо давж өнгөрсөн. Зүгээр дайн байлдааны хувьд бол огт эсрэгж байгаагүй юм билээ. Түүхэнд бол тэгж ütсэн байна. Дэлхийн 2 дугаар дайны үед бол ер нь бол Норвегчд бол германчуудтай бол бас их сайн эсэргүүцэл үзүүлсэн гэж бичсэн байна лээ. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед бол энэ цайз маань өөрөө юу яасан? Германы штаб байсан юм билээ. За тэгээд энэ цайзад бол одоо тэр Норвегийн партизанууд үндэсний хөдөлгөөнийх нэг бол бас германчууд олноором заазалж ирсэн гэж байна. За тэгээд 45 онд дайн дуусны дараагаар бол бас одоо эх орноос орсон хүмүүсийг бол бас энд шийдгсэн гэж байна шүү энэ цайзад. За тэгээд энэ цайз дотор бол одоо Норвеги улс маань өөрөө бол нөгөө үндсэн хуульд хаан засаглалтай улс. Тэгээд Норвегийн эзэн хаадуудын шарилгатай хааны шарилуд бас байдаг гэж байна. Ер нь бол 700 жилийн түүхэнд бол энэ цайз маань бол Норвегийн хувьд бол олон зорилгоор хэрэгжижсэн юм байна. Төр захиргааны байгууллага, хааны ордон, за тэгээд шоронч хүртэл одоо байсан гэж байна шүү. За тэгээ эндээс бол одоо ингээд эргийн бомб маань их гоё харагдаж байна. Ийм гоё. За тэгээд Норвеги одоо улсын хувьд бол одоо би үзэх ёстой түүхэн газруудыг бол одоо ерөнхийдөө бараг бүгдийг эзлээ. Одоо хааны ордныг үзчих юм бол за тэгээд одоо Норвегийн хувьд бол миний үзэх ёстой бүх газар дууслаа. За би түрүүн та хэдэ энийг бол танилцуулж ирсэн. Энэ бол нөгөө Сити Холл буюу одоо засаг захиргааны төв газар нь тэгээд нойлын шагнал гардуулдгаар алдартай анги тайвны шагналыг бол энд өгдөг гэж байгаа. За тэгээд 700 жилийн төвхтэй 700 жилийн настай ингээд энэ цайз одоо явж байна. Энэ бол бас гайхалтай. За энд бол одоо энэ их буунууд одоо байдаг нөхөн юм байна шүү дээ. Их муу шууд зохицсон байна. За энэ бол өстой гайхалтай гоё байна. За цайзынхаа урд талдаас нь бас гарч зураг авахулнаа. За тэгээд дэлхийд бол одоо Норвеги улс маань бол маш олон одоо зүйлээрээ алдартай. За тэрний нэг нь бол одоо Салман загас гэдэг тийм. Салман загсаар бол дэлхийд алдартай гэж байна. За тэгээд байгаль хамгаалалт чиглэлээрээ за тэгээд хамгийн их одоо цахилгаан машин хэрэглэдгээрээ бол одоо Норвеги улс маань алдартай байна. Тэгээд миний ерэн төсөөллөөс бол одоо шал өөр ус байлаа Норвеги улс маань. Би ч одоо хүүхэд байхдаа Норвеги чих өөрөөр төсөөлдөг байсан шүү дээ. Тэгээд төсөөл маань их өөр байлаа. За тэгээд 700 жилийн төвхтэй цайз, эртний дундад зууны цайз. Шал мал энэ төр нь бол одоо яг өөрөөр гэл байж энэ да.
гайхалтай сайхан юм аа түүхээ авч үлдэнэ гэдэг бол. За тэгээд одоо энд энэ харуулж байна да. За одоо Норвеги хэл дээр болохоор нэмцүүд энд стаба байгуулж ирсэн гэж шүү. За гадны жуулчид бол их байна. Азийн жуулчид хятадууд бол бас нэлээд их явж байна. Төба за яа хийлээ. Ийшлээ. За тэгээ хуучны гоё барилга байгууламж эсгүүд нь бол энэгээрээ байдаг юм байна. Норвегийн яг дундад зууныхаа сайхан гоё эсгүүд нь бол яг энд ингээл байж байна. За тэгээ би түрүүн та хэдтэй хэлжсэн хамгийн их ногоон байгууламжтай ногоон хот гэдгээр бол Европ талдартай. Тийм ээ? Норвегч нь. Тэ. Хөш ааш оны шүмнэ хөө. За хоёул ийшээ яваад үзье. Ийшээ гарнаа. Та хэдтэйгээ ийшээ гарч. Зүснэ. Аа. Энэ тавьчих. Хайчиж тогоос авъя надгач. Үгүй ингэж За тавьчих түр. За. За Норвегид маань өөрсдөө үндэсний хэлтэй. Гэхдээ англиар бол ерөнхийдөө тэгээд дийлэнх нь англиар ярьдаг юм байна. За англи хэл бол асуудал гэнд авах юм байна. За нөгөө сайзын маань дотор тал. Дээр үе энэ зам талбай хоолойгоос амар хийжсэн байгаа шүү. 700 жил. За энэ гайд нэмаа тайлбарлаад тах шүү. За ийм гоё гайхалтай. Хартаа тайд. За тэгээд энэ дотор ч одоо хаад нь амьдарч ирсэн. Тийм гоё гайхалтай маа. Энэ нөгөө цайз шүү дээ минь нөхөө хэрэм цайз. Энд гоё юм тайз ассан байна. Орчин үеийн тайз. За тэгээд үнэхээр сэтгэл хөдлөж байна. Одоо тэгээд сэтгэл хөдлөө бол одоо үгээр хэлэх юм арга алгаа. Ер нь бол Европын улсаар Европыг ингэж бүтэн тойрч аялна гэдэг бол миний хүүхэд насны мөрөөдөл байсан юм аа. Тэгээд хизээ нэг өдөр би заавалчгүй аялна да гэж ингэж бодож явдаг байсан. Тэгээд тэр мөрөөдөл маань өнөөдөр ингэ сайхан биелээд явж байгаа. Одоо үнэхээр сайхан байна. Сэтгэл гоё хөдөлж байна. Тэгээ хэрвээ та одоо гоё хүсэл мөрөөдөл байдаг, аялга хүсэл мөрөөдөлтэй болвол одоо тэрийгээ сайхан зорилго олохын тулд төлөвлөгөөгөө гаргаад сайхан бэлдээд ер нь бол Европын аялалд бол үндсэндээ манай гэр бүл 3 жил орчим бэлдсэн энэ аялалд. Одоо яаж явах вэ? Яаж аялах вэ? Машинтай аялах уу гэдэг нь одоо янз бүрийн их сурвалжуудаас их мэдээлэл авч тэгээд өөрсдөө аялалдаа бэлдэж 3 жилийн хугацаанд тэгээ өнөөдөр одоо энэ аялал сайхан бодит биелэл болоод ингэ явж байна. За тэгээд одоо эх орноосоо гарснаас хойш Оросын албаны улс ч одоо нөгөө газар нутаг том учраас 2 ТV-г дамжиж одоо оршдог. Аз Европ ТV-г тэгээд одоо Европын улсд бол Москва хот бол орноо. Тэгээд эхний улс нь бол Москва байсан. За Москва Орос улс бол их сайхан байлаа. Тэгээд хоёр дахь улс нь бол Эстон улс байлаа. Бас өөрийн өнгө төрх, өөрийн хөгжил, өөрийн соёл заншилтай. За тэгээд дараагийн улс нь бол Финлянд улс байсан. За Финлянд улс бол үнэхээр гайхалтай, гайхамшигтай улс. Одоо хүний хөгжлийн индекс хаад жаргалтай улс юугаар бол одоо дэлхийд байнга тэргүүлдэг тийм улс байгаа. За тэгээд Норвеги улс, дараагийн улс нь бол Норвеги улс байлаа. Тэгээд Осло гэдэг сайхан хотод бол одоо ирээд Норвегийн төөр сайхан аялсан сэтгэл бол одоо үнэхээр гоё байна. Янзын сайхан.
Энийг л одоо аж жаргал гэхгүй юм бол өөр одоо юуг аж жаргал гэх вэ тийм ээ. За тэгээд одоо Норвеги улсын түүх одоо түүх гэж ярих юм бол одоо түүхэн газар нь одоо алхаа явж байна да. Аркишос гэж нэртэй цайз. Аркишос Properties гэж байгаа англиар бол Properties гэсэн нэртэй. За хэл ам монголчмаар тэгээд нэртэй. Эндээс бол одоо бүр гоё харагддаг юм биш тийм гоё. Цайз нь гоё харагддаг. За тэгээд одоо Норвеги улсын талаар бол одоо үзээд танахгүй тийм ээ. Тэгээ би бол ер нь одоо аялсан улсуудаа аль болохоор л одоо удаан саадахыг бодвол одоо тухайн улсынхаа соёл, ёс заншил бүх юмыг нь одоо мэдрэхийг хүсэл явж байгаа. За тэгээд зарим нөхөцөлд бол одоо бас яалч яахгүй хоног хугацаа, визний одоо асуудал. За тэгээд бас төсөв санхүүгийн асуудалтай холбоотойгоор бас удах зарим улсад бол удах асуудал боломж жоохон хомс байгаа. Тэгээ одоо жишээлбэл Европын албаны улсад бид нар Шенгений бүсэд бол одоо 3 сар л байх ёстой. Тэгээ 3 сарын дараа Шенгений бүсийг орхих ёстой. Тэгээд доор хаяж 3 сарын дараа буюу 90 хоногийн дараа дахиж орж ирэх ёстой. Энэ хуулиараа тийм. Тэгэхээр одоо жишээлбэл Эстониас гараад Финлянд ингээд Норвеги, за одоо ингээд Швед гэд ингээд үндсэндээ дөрвөн улсаар ингээд явхад л одоо 1 сар нэгээд явчихж штеп. Бүгд 1 сар явцсан. Одоо 2 сар үлдсэн. За 2 сарын хугацаанд бол бид нар одоо цаашгаа Дани, Нидерланд, Бельги, Герман, Австри, Швейцар гэдэг одоо энэ улсуудаар явах ёстой. За тэгээд дахиад Румын байна, Болгар байна. Зөндөө олон сайхан улсууд байна. За энэ одоо бүр ингээд нэг сайхан өнгө төрх юм гоё харагдаж байна да төө ба. Энэ өстой гоё юм аа миний хөө те. За тэгээд Норвеги улсын талаар одоо ярихад бол тийм байна. Багчсан сайхан мэдээлэл өгсөн баха миний хувьд. За ингээд сайхан бүхэлдээ сайхан харагддаг. Ийм гоё. За тэгээ сайхан 700 жилийн настай түүхэн сайхан барилга дээр ирлээ. Тэгээд сайхан тусамж байна. Мартагдахгүй сайхан тусамжтай боллоо. За тэгээд одоо Норвеги улсыг бол би яг энэ цайзаар нь л дурсах юм байна да. За явъя юм ба. За би нөгөө түрүүн таяа танилцуулж ирсэн City Hall буюу хотын төв захиргаа Астати. Ийм гоё. Ингийн байна. Гадна давтаа. Нээлттэй гэх хүмүүс сайхан ороод зураг хөргөө авахудаад ийм байт юм байна. Тойруудад ингээд хоттой үсгэний төвүүд ингээд байгуулсан. Тэгээ энэ чи ер нь сони юм байна штэ. Хүний төлөө нийгэм байцсан газар чинь тэгээ нэг хайхаайлгөө байдаг. Авилга гэдэг юм байх болохоор чинь тэр улс үндэстний одоо өтөрлөг юм айхан байхгүй учраас хашаа хороо барьдгүй юм шиг байна штэ. Энд одоо хашаа хороо барьсан юм алга хүн ард ингээ сайхан тойроод ресторан хоолны газрууд ингээ сайхан суугаад хоолундаа идээд за гадны жуулчид ирээд гадны дотны жуулчид ирээд сайхан зураг хөргөө авахудаа нэгээд байж юм байна.
Арайш татгшаага оруулахгүй байх. За тэгээ тэн дээр гоё цаг магтаа. Гоё юм аа. За би одоо хаана ирсэн байна гэж бодож байна манайхаа. За одоо би Норвегч нэг үндсэн үйлд хаан тасгалтаа уусгасан. За яг хааныхын ордон дээр ирсэн байна. За энэ хараа. Хааны ордон бас гоё юм байна шүү. Юу вэ? Нэгэ. За энэ урднагийн хөшөө бол 3 дугаар Карл хааны хөшөө гэж байна. За хааны ордон бол 1825-аас 1849 оны хооронд баригдаж дуусчээ. За тэр цагаас хойш бол одоо үе үеийн хаад бол энэ ордондоо амьдарчаар ирсэн юм байна. За одоо бол 5 дугаар Харалд гэж хаан одоо энд амьдарч байгаа. За тэгээ би бол нэг жоохон азтай юм шиг байна л да. Юу вэ гэхээр одоо та бүхэнд харуулъя. Энэ дээр нэг юм туг мандж байгаач. За энэ бол яг хаан ордондоо одоо байгаа гэсэн үг. Хаан ордондоо байгааг илтгэж байгаа юм байна. Туг байгаа нь. За хэрвээ хаан ордондоо байхгүй айлчлаар явцсан ч юм уу өөр одоо ордон руугаа ингээд явцсан үед бол энэ туг мандуулдаг. Нэг бол яг Норвегийн өөрийнх нь үндэсний далбайг мандуулдаг гинэ. За одоо энэ хүндэт харуул яг солигдож байгаа мужид бас би таарчлаа. Вичаар нэстэ. Хацтай байгаа юм биш үү? За тэгээд одоо нэг зүйлийг ингээд би бол гайхажтай байна л да. Одоо энэ ордон дотор ингээд Норвегийн хаан ингээд одоо энд амьдарч байна. Энд ингээд гадны дотны жуулчд ингээд тий чөлөөтэй зураг хөргөө ахуулаад ингээд ирж үзээд ингээд явж байна. Энэ юу хэлж байгаа нэхэр хүний одоо тий төлөө нийгэм байгуулсан улс бол одоо айх айцгүй сайхан амьдэрдэг юм байна. Тэгээд надад бол одоо тэр л их сайхан санагдаж байна да. Тэгээд хашаа ороо барьж ямар нэгэн зүйлээс айх шаардлагагүй юм байна. За тэгээ нэг хүндэт харуул сая хүндэт харуул солигчлаа л доо. Гоё юм аа сонирхолтой. 3 хүндэт харуул ингэ байж энэ да. За тэгээд за ингээд харуулан солигдоод явж байна. Дараагийн харуулаад энд аваач өгөх гэж байгаа юм байна. Ингээд явж явах хэрэгтэй байна тий. Хоёр тал руугаа. Сонирхолтой. За тэгээд Осло хотын маань ерөнхийдөө зугаалга гэх юм уу одоо тэгээд бүх зүйл маань ингээд сайхан өндөрлж байна да. Хамгийн сүүлийн үзэх ёстой газар маань бол Эзэн хааны ордон байлаа. Тэгээд Royal Place гэдэг Эзэн хааны ордон нэрлээ. Тэгээд өнөөдөр бол Эзэн хааны ордондоо байгаа юм шиг байна. Яг тэгэхээр нөгөө дээр нь туг мандж байгаа юм бол Эзэн хааны ордондоо байж байгаа гэсэн үг. Тэгээд тэр орой дээрээ бол одоо туг нь мандж байна. Эндээс харагдахгүй л да. Орой дээрээ туг нь харагдахгүй байна. За тэгээд түүхийн хувьд ч гэсэн аваад үзэх юм бол бас энэ 3 дугаар Карл хааны хөшөө яагаад энэ ордны урд байгаа вэ гэдэг нь бас их сонирхолтой байна л да. Энэ юу гэхээр одоогийн өнөөгийн Осло хотын хөгжлийн суурийг нь бол одоо тавьсан хүн гэж юм л да. Энэ хаан маань.
Тэгээд энэ хааны маань хөшөө энэ ордных нь урд байдаг юм байна. Энэ 3 дугаар хаан Швед, Норвеги үед гэж байгаа. Тэгээд Норвеги улс маань бол Шведийн дайны мэдлэлд одоо 400 жил байж байгаа. Дараа нь Шведийн мэдлэлд очиод тэгээд Шведээс бол 50 замаар салсан гэж байгаа. Тэгээд эх орны дайны үед бол Германы одоо юунд өртөөд за тэгээд 45 онд бол буцаагаад одоо тусгаар тогтнолоо авсан. Ийм ус байгаа. За тэгээд ерөнхийдөө та хэдтэй одоо Норвегийн Осло хотыг бол чадан ядан танилцууллаа. За тэгээд одоо бид дараагийнхаа зогсоол руу явнаа. За яста гоё наа. Хизааны ордон дээр нэрссэн. Гэж найж байна. За тэр далбаан дээр байж та. За маань одоо намайг цонхоор харжлаа байх та. Тийм ээ. Монголын нэг нөхөр ирсэн байна гэдэг одоо цонхоор хараад байж байгаа та. За тэгээ амар тайван улсын одоо нэг илтгэж байгаа хүчин зүйл нь бол ийм л байдаг юм байна да.